From the conference center in Salt Lake Энэ бол Юта мужийн Salt Lake City дэх чуулганы төвөөс дамжуулж буй Есүс Христийн хожмын үеийн эгээднүүдийн сүмийн хагас жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы нэм гарагийн өглөөний хуралдаан бөгөөд сүмийн удирдагчдаас сонгогдсон хүмүүс үг хэлнэ. Уг хуралдааны дуулыг ариун сүмийн талбайн Tabernacle-ийн найрал дуучид дуулна. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчилгээнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэр бүлийн болон сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор ашиглаж болно. 12 төлөөлөгчийн чуулган ерөнхийлөгч Dallin H. Oaks энэ хуралдааныг хөтлөн явуулна. Brothers and sisters, Ах эгч нараа, бид та бүхнийг Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийн хагас жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы нэм гарагийн өглөөний хуралдаанд тавтаа морилно хэмээн урьж байна. Бид энэхүү чуулганд дэлхийн өнцөг болон бүрээс оролцож буй гишүүд, найзуудтай хандан хайраар мэндчилж байна. 2025 оны 9-р сарын 27-нд ерөнхийлөгч Russell M. Nelson-ыг таалалт өгсөд хайр хүндэтгэлээ илэрхийлсэн бүх хүнд гүнээ талархаж байна. Сайн сайхан зүйл бодож залбирч байсанд баярлалаа. Энэ өглөө бидэнтэй хамт байгаа сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтнуудад талархлаа илэрхийлье. Энэ хуралдааны дуулыг ариун сүмийн талбайн Tabernacle-ийн найрал дуучид Mark Wilberg-ийн удирдлагын доор дуулж, Richard Elliott, Brian Matthias нар бадралт баг бичгүүр хөгжим тоглоно. Чуулганы найрал дуунд дуу хоолойгоо өргөж буй Америкаас бусад орны гишүүд та бүхэнтэй бид мэндчилье. Тэд Австрали, Бразил, бүгд найрамдах ардчилсан Конго, Англи, Финлянд, Франц, Шинэ Зеланд, Филиппин, Катар, Шведээс биднийг зорин ирсэн байна. Та нартай хамт байгаадаа бид баяртай байна. Найрал дуучид энэ хуралдааныг Come hear the word the Lord has spoken дуулаар нээсэн бөгөөд одоо This day is a good day, Lord дуулыг бидэнд санардуулна. Нээлтийн залбирлыг далайн ахлагч Chi Hong Sam Wong хэлнэ.
Our Father in heaven, Бидний тэнгэр дэх эцэг минь. Бид энэ хамтаа цуглах гайхалтай боломж байгаа талархаж байна. Энэ ерөнхий чуулганы энэ ям гарагт цуглах боломж байгаа талархаж байна. Энэ боломжийг бид нэгдмэл байдлаар залбирч өөр хүүхдүүд ач зай нарынхаа мөн өсөж буй сүмийн өөрөд мехадлаа залбирах боломжтойгоо талархаж байна. Мөн тэднийг бэлтгэж мөн таны хүү Иесус Христийн ирэлтэд бэлтгэх боломжтойгоо баяртай байна. Тэднийг гэцлээрээ. Эдгээр зүйлсийн төлөө бид даруйхнаар Иесус Христийн нэрээр залбирч байна. Амен. The choir will now favor Одоо us найрал дуучид бидэнд хаа дуудсан ч би явах болон дуулалыг сонирдуулна. Дуулалын дараа 12 төлөөлөгчийн чуулган ахлагч Джеффри Р. Холландын үгийг бид сонсно. Түүний дараа далайн ахлагч Джеймс Ю. Эвансын үг хэлнэ. Дараа нь бидэнд хандан 12 төлөөлөгчийн чуулган ахлагч Улисses Суарес, далайн ахлагч Питер М. Джонсонор үг хэлнэ.
With love unfeigned, we all echo President Oak's tribute. Бид ерөнхийлөгч Oaks-ийг дэмжин ерөнхийлөгч Russell M. таал төгснийг мөн адил гойшгүй хайраар бас дэмжиж байна. Бас Мишигэн мужид тохиолдсон гамшигын өмнөөс мөн бид бас гашуудж байгаагаа зарлаж байна. Мөн аврагч Иесус Христэд найдаж түүнд итгэдэг мөн бид зарлаж байна. Иохны 9-р бүлэгт Есүс шав нарынхаа хамт төрөлхийн сохор гуйдаг хүний хажуугаар явж өнгөрсөн тухай сэтгэлсэн байдаг. Энэ явдал шав нарыг нь Есүсээс уг сохор эрийн хязгаарлагдмал байдлын анх ямар байсан мөн хэрхэн өөрчлөгдсөн талаар шашинтай холбоотой хэд хэдэн ээдрэлтэй асуулт асуухад хүргэжээ. Эзэн хариулахдаа маш энгийн бөгөөд хачирхалтай зүйл хийсэн. Тэрээр шороо руу нулимж шавар зуураад түүнийг уг эрийн нүдэн дээр тавьж эцэст нь Силомын цөөрөмд очиж угаахыг зааварласан. Хараагүй энэ бүгдийг дуулууртай хийж гүйцэтгээд хараатай болоод гарч иржээ хэмээн сударт өгүүлсэн байдаг. Энэ гайхамшиг эрх мэдэлт нь Есүсийн учруулж буй аюулд нэрмээс болохгүй гэж айсан аврагчийн дайснууд дөнгөж хараа орсон ирийг дуудаж уулзаад Есүсийн нүгэлтийг бид мэднэ гэж уурсангүй хэлсэн байдаг. Тэр хэсэг зур сонсоод түүний нүгэлтэн эсхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг сохор байснаа одоо харж байгаагаа л мэдэж байна гэж хэлсэн. How grateful we are. Бид үнэний тунхагийг хүсэмжилж, үүний талаар маргаж, үүнд муу санаа агуулгын оронд үүнд харин талархдаг. Есүс шавнартаа болсон бүх зүйлийг Бурхны үлсийг түүгээр харуулахын тулд юм хэмээн энэ явдлын эхний ач холбогдлыг хэлж өгчээ. Энэ түүхэд Христийн хийсэн үйлдэлийг сохор эрийн нүдийг шавах гэсэн угааж байж дуусгар болгодог үйлдэлээр хоёрынтоо дурдсаныг санаарай. Бурхны үлсийг харуулж буй дүрслэл нь ёслолыг гүйцэтгэж буйг үзүүлж байж болох юм. Илэрхий байгаа өөр нэг үнэн бол энэхүү гайхамшигыг харуулахын тулд Тэнгэр газрын бүтээгчийн ашигласан хэрэгсэл нь шүлс, атга шороо хоёр байсан юм. Эдгээр байж боломгүй мэт орцсон. Бурхан биднийг өөрийн сонгосон ямар ч аргаар адилж чадна гэдгийг тунхагладаг. Нааман Йордан голд орохыг эсэргүүцсэн. Эсвэл Израилийн хүүхдүүд шураг дээрх могойг харахаас татгалцсны адил бид
өөрсдийн гитлгэлийн их үүсвэрийг багаж хэрэгслэн ичмээр энгийн санагддаг учраас үл тоомсорлох нь хичнээн амархан гэж. Гэхдээ бид Морны номоос зарим зүйл энгийн бөгөөд эрхэм үнэт гэдгийг мөн Есүсийг мэдлэхээс өмнө бидний харахаар хэлбэр дүрс цог жавхлан түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв хэмээн бошгилсныг сандаг. Бурхан шинхэн дуудагдсан, санаан зовинсан халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр Нью-Йоркийн боловсрал муутай хүүгээр эсвэл тижээлийн твшин дотор хэвтэж буй бяцхан хүүхдээр сүр жавхланд захиасаа дамжуулан хичнээн олон удаа илгээсэн гэж. Тэгэхээр хэрв бидний залбирлын хариултууд энгийн эсвэл ээдрээтэй арга замаар ирдэг бол яах вэ? Хичнээн их шүлс, шавар шаардсан ч хамаагүй бид Христийн сайн мэдээний дагуу амьдрахаар хичээхдээ тууштай байх хүсэлтэй юу? Юуг яагаад хийж байгаа нь бидэнд үргэлж тодорхой биш байж болох ч бид бүгдэд нэгэн Ахмад номлогч эгчийн хэлснээр их эзэн далдлаагүй ажил өгч болгосон болов уу гэж үе үе санагдах болно. Ариун санаартай холбоотой өөр нэгэн үнний нотлохооны талаар бодож үзье. Христийн цаг үе дэх сүмийн зохион байгуулалтыг баримтжуулан Лукийн номын эхний мөрд Есүс 12-оо цогтон дуудаад хүч эрх мэдлийг тэдэнд өгчээ гэсн нь гарамгай амжилтад үндэслэн эсвэл өв уламжлалаар юм уу? Ууган хүүгийн эрхээр өгөгддөггүй сүнслэг билгүүдийн тухай юм. Эдгээрийг шашны сургууль Бурхны номтны нийгэмлэгээс олгодоггүй. Эдгээрийг зөвхөн Тэнгэрлэг эрх мэдлийн их сурулж болох их эзэн Есүс Христ хүртэлх тасралтгүй үргэлжилсэн дэс дарааллын дагуу хүлээн авсан эрх мэдэл бүхий хүний гар тавилтаар олгодог. Түүнчлэн өршөөлийн бэлгийг ойлгодог сүмд эдгээр адислал гэрээ биднээс өмнө амьдарч байсан гэр бүлийнхэн өөд болсон төрөл төрөсдөд маань очихыг харах нь тэрхүү сүмийн үнэн байдлын өөр нэг гайхамшигтай нотлохой биш гэж үү? Өөд болсон үгдээдс маань сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсан. Эсвэл Тэнгэрлэг яслал гэрээнүүдийг авах боломжгүй цаг үед газар нутагт төрсөн учраас шийтгүүлэх ёстой юу? Есүс Христийн хожмын үеийн гэгэтнүүдийн сүмд эдгээр нас барсан хүний өмнөөс төлөөлөн гүйцэтгэх энэрэнгүй авралын ажлууд өдөр шөнөгүй хийгддэг амьд хүмүүст шүтэн бишрэх боломж ёслолуудыг санал болгодог их эзний онцгойлон ажиллагдсан ариун нандин өргөөнүүд бий. Миний мэдэж байгаагаар
одоо амьдарч буй хийгээд нас барсан бүх хүнийг хайрлах Бурхны хайрын энэхүү онцгой нотлогоо чухам үүнтэй холбоотой үннийг харуулдаг Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмээс өөр хаанч энэ дэлхий дээр байдаггүй. Миний мэлмий нээгдсэн амьдрал тэтгсэн үнний жинхэнэ нотлоготой учирсан анхны уулзалт шавартай байгаагүй. Силомын цөөрмийн дэргэдч болоогүй. Харин их эзнээс надад эдгэрэл авчирсан үнний хэрэгсэл нь номын хуудас болж ирсэн Морны ном Есүс Христийн өөр нэгэн гэрээ байсан. Энэ номын тухай мэдээллүүд зарим үл итгэгчийн дайралт няцаалттай тулгарч байсан бөгөөд тэрхүү дайралт эдгэрсэн хүний өөрт нь тохиолдсон гэж мэдсэн зүйл түүнд тохиолдсон байх боломжгүй хэмээн яжсантай адил хатуу ширүүн байсан. Надад уг номын гарч ирсэн арга замуудыг байх боломжгүй, итгэмээргүй, ичмээр, бүр ариун бус гэж ууртай ширүүн ятгадаг байсан. Тэр номыг хэрхэн ирсэн арга замыг мэддэг хэмээн өөрийгөө төсөөлдөг нэгний шүүмжилсэн яриа байсан бөгөөд тэр хэрээр ном Бурхны бэлгээр болон хүчээр орчуулагдсан гэдэг нь ийм арга хэрэгслийг тодорхойлсон цорын ганц тодорхойлолт юм. That's it. That's all. Тэр ямар ч байсан Морны номын амьдралд минь үзүүлсэн нөлөө нь миний хувьд сохор хүний нүдэн дээр шүлс шорооны зуурмаг тавьснаас дутуугүй гайхамшигтай зүйл байсан юм. Энэ нь миний хувьд бодголын минь аюулгүй байдлын бариул илчлэлийн юр бусын бөгөөд хүчрхэг гэрэл харанхуйн манан татхад замыг гэрэлтүүлдэг гэрэл байсаар ирсэн. Харанхуй манан татдаг, татхан ч гарцаагүй. Дүнгэж ажил аваад байсан хүүгийн эцэг их нь хүүгээ нас бид хүрсэн учраас түүнийг сонсох ёстой гэж хэлсний адил аврагчийн маань бүхнийг хайрлах хайр гитлгэгч ач ивэлээр олгогдсон тэрхүү ойлголтын ачаар би гэрчлэлээ та нарт хуваалцъя. Би ч гэсэн нас биед хүрсэн. Түүнийг өөртөө тохиолдсон зүйлийг гэрчлэгт нь нухацтай авч үзэх насанд хүрсэн байсан. Би ч мөн нас биед хүрсэн. Би 2 сарын дараа 85 нас хүрнэ. Би үхлийн ирмэгийг туулаад өнгөрсөн. Би хаан, бошиглогч, ерөнхийлөгч, төлөөлөгчдтэй хамт алхаж байсан. Хамгийн сайхан нь гэвэл зарим тохиолдолд ариун сүнс намайг нүмерэн авдаг байсан. Миний гэрчлэлд тодорхой ач холбогдол
өгөх ёстой гэдэгт би итгэж байна. Тэгэхээр ах эгч нараа, би тэр сэргээлтийг, үнэн гэдэг нотлох баримтыг үгүйсгэж чадахгүй тул Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүм бол шинэ гэрээнд гардаг сүмийн болон олон зүйлийн жинхэнэ сэргээлт гэдэгт бүх бодгалаараа итгэдэг. Анх уншснаасаа хойш өнөөдрийн миний ярьсан бүхэн үнэн гэдгийг батлах 1000 бүр хэдэн 10,000 өөр нотлохоо надад бий. Тиймээс би одоо Иерусалимийн гудамжинд цугласан найзтайгаа баяртаяа нэгдэн нам дуу хоолойгоор ийн дуулнаа. Nevertheless, Над шиг хөөрхийлөлтэй нэгнийг аварсан sweet the sound гайхамшигт ач ивэл юутай сайхан сонсогдно вэ? Нэгэн цагт би төөрөлдсөн байсан ч одоо замаа олсон. Харлган байсан ч одоо би харж байна. Есүс Христийн нэрээр. Амен. While the Savior was traveling through Bethsaida, Би үйлчлэлийн номлолд дуудагдсан номлогчдыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэд бидэнд үлгэр жишээ болдог. Аврагчийг Бethsaidад ирэхэд хэдэн хүн нэгэн сохор хүнийг түүн дээр авч иржээ. Тэд ямар нэгэн гайхамшигыг өөрсдийн нүдээр үзэхийг хүссэн байж болох юм. Аврагч түүнийг туслан эдгээхээр тэр хүнийг гараас нь хөтөлж тосхноос гаргав. Эхэндээ эдгээлт нь бүрэн бус мэт байв. Тэр хүн би хүмүүсийг харж байна. Тэд явж би мод мэт харагдаж байна гэж хэллээ. Есүс өрөв сэтгэлээр дахиад гараас хор хүний нүдэн дээр нь тавьж түүнд тодор харуулв. Аврагчийн гар ахин хүрсний дараа сохор хүн тод харах болжээ. Энэ бол аврагчийн амьдралыг даруйхнаар үйлдсэн олон үйлчлэлээр нь тодорхойлдгийн зөвхөн ганцхан жишээ нь юм аа. Тэрээр үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд ирсэн гэдгийг бидэнд сануулдаг. Мөн биднийг шаардсанаас давуулан биелүүлж, биднээс гуйсан хүмүүст өгч, хөршөө хайрлах замаар өөрийнх нь жишээг дагах хэмээн урьдаг. Миний хөрш гэдэг чинь хэн бэ гэж асуухад Христ сайн санаад Самарын хүний сургаалт зорилтыг ярьж өгснөхийн дараа явж үүний адил үйлдэгтүүн хэмээн загсан. Есүс Христийн хожмын гигантнүүдийн сүмийн номлогчд бол Христ биднийг үлгэрл хэмээн урьсан сайн санаад Самарын хүний орчин цагийн жишээ билээ. Би үйлчлэлийн номлолд дуудагдсан номлогчдыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэд бидэнд үйлчлэл хэрхэн Есүс Христийн сайн мэдээнд зүрх сэтгэлээ нээдгийг, нөхцөл байдлаасаа үл хамааран бид бүгдэд тохинуулах боломж олгодгийг, Христийн хүчийг бидний амьдралд авчирдгийг харуулдаг. Нэгдүгээрт, үйлчлэл хүмүүсийн зүрх сэтгэлийг Есүс Христийн сайн мэдээнд нээж өгдөг. Манай эртний өмнөх 91 оны үед Амон өөрийгөө Лимоны хаанд танилцуулж би хэсэг хугацаанд энэ ард түмний дунд амьдрах хүсэлтэй. Би таны зарц байх болно гэж хэлжээ. Хаанд юр бусын үйлчлэл үзүүлсэн учраас Амон зоригтойгоор ярьж ямар хүчээр үйлчлэлээ гүйцэтгсэнийг Лимоны хаанд ярих боломжтой болсон. Хариуд нь хаан Амоны хүссэн юг боловч зөвшөөрнө гэж амлажээ. Амоны цор ганц хүсэл нь хаан Есүс Христийн сайн мэдээний захиасыг сонсох байв.
Ааманы үйлчлэлийн үр дүн мянган бодгалыг намжлалд авчирсан. Бидний өдрүүдэд үйлчлэл бусдыг сайн мэдээ рүү хөтлсөөр байна. Бэван эгч заах номлогчоор үйлчилж байхдаа бие нь муудаж гэртээ харж эмчлэх хэрэгтэй болсон. Номлолоосоо буухын оронд тэрээр гэрээсээ үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломжтой болсон байна. Нэгэн удаа тесрэглэх хүрээлэнд найзтайгаа явж байхдаа бага насны 4 хүүхэдтэй нэгэн ээжтэй ярилцах сүнслэг өдөөлт хүлээн авчээ. Бэван эгч найзтайгаа тэр гэр бүл дээр очих уу гэж тэнэгэлзэж байх зур гэр бүл машиндаа суугаад оржээ. Маргааш нь тэр хоёр тесрэглэх хүрээлэн рүү босож очоод өнөөх гэр бүлийг тэнд байгаасаа хэмээн залбирсан байна. Гайхалтай нь тэр ээж өмнөх өдрийн яг тэр газартаа сууж байлаа. Энэ удаа Бэван эгч найзынхаа хамт түүн дээр очоод түүнтэй танилцж, түүнд материаллык тусламж туйлын хэрэгтэй байсныг олж мэджээ. Тэд түүнд туслаад дараа нь сайн мэдээний талаар сурч мэдэх урилга өгчээ. Энэхүү үйлчлэл ба удаах урилгын ачаар тэр ээж ууган хүүхдийнхээ хамт баптизм хүртсэн бөгөөд жилийн дараа дараагийн хүүхдэнд баптизм хүртжээ. Тэд өнөөдөр ч идэвхтэй гишүүд хിവэр байна. Энэ үйл явдал Тэнгэрээс сүнслэгээр нөлөөлөгдсөн бөгөөд энэ нь тэрээр яг бурханд хэрэг болох газраа байгааг нь баталсан гэдгийг Бэван эгч мэдэж байв. Бид Ааман Бэван эгч нарын адил бусдад үйлчилснээр сайн үлгэр жишээг тэдэнд үзүүлдэг бөгөөд улмаар тэд бидний найдварын талаар мэдхийг хүсдэг. Есүс биднийг явж үүний адил үйлдэгтэн хэмээн урьдаг. Хоёрдугаарт үйлчлэл бидэнд өөрсдийн нөхцөл байдлаас үл шалтгаалan тохинулах боломжийг олгодог. Ерөнхийлөгч Russell M. Nelson зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлтгэж, номлолд үйлчлэхийг мөн боломжтой залуу эгч бүрийг их эзэн өөрийг номлолд үйлчлээсэй хэмээн хүсэж буй эсхийг мэдхийн тулд залбираарай хэмээн уриалсан билээ. Сургаал заах номлол, үйлчлэлийн номлолын аль нь ч бай, та нарын номлолд үйлчлэх шийдвэр та нарыг болон бусад олон хүнийг ажиллах болно хэмээн ерөнхийлөгч Нельсон амласан. Үйлчлэлийн номлолууд боломжтой гэдэг үгийн тодорхойлтыг дахин бичсэн. Одоо их эзний төлөө бүрэн цагийн номлолд үйлчлэхийг хүссэн зохистой залуу эрэгтэй эмэгтэй бүр цөөхөн хэдэн тохиолдлоос бусдаар үүнийг хийж чадна. Ахлагч холгоодоо бол хувийн нөхцөл байдлаасаа үл хамааран үйлчлэх боломжтой байхын үлгэр жишээ юм. Тэрээр төрөлхийн ховор тохиолддог генийн өвчтөй төрсөн нь түүнийг заах номлогчоор үйлчлэх боломжгүй болгожээ. Ахлагч холгоодоо үйлчлэлийн номлогчоор дуудагдсан бөгөөд бишопын агуулгад сайн дураараа ажиллан олон зуун хүнд хэрэгтэй тусламж авахад нь тусалжээ. Тэр тавируудыг дүүргэж хүнсний ногоо ууталж цаасан хайрцагуудыг хавтгайлдаг байв. Ахлагч холгоодоо номлолынхаа дараа ариун өслийн цуглаан дээр үг хэлэхдээ бурханд үйлчлэлийн номлогчид хэрэгтэй. Түүнд бусдыг хайрлаж үйлчлдэг хүмүүс хэрэгтэй. Энэ хүмүүс ариун цэврийн цаас урж, брокколи ууталж, тавилга угсарч хүмүүст сайн ханддаг гэжээ. Сайн үйлс хийхэд үйлчлэлийн даалгавар авах эсвэл нарийн мэдлэгтэй байх, нэрийн тэмдэгтэй байх шаардлагагүй. Цэцэрлэгт хүрээлэнд хэн нэгэнд төхөж очихоос эхлээд агуулгын тавир дээр бараа өргөх гэх зэрэг үйлчлэл бүрийг аврагч хүлээн зөвшөөрдөг. Бид бүгдээрээ бусдад Христийн адилах сайхан сэтгэлээр үйлчилснээр түүнд ирэхтэн тусалж чадна. Бид хүмүүст Христийн нэрээр ариун сүнсний хүчээр тохинуулж Иесус Христэд итгэлийн үлгэр жишээ үзүүлэн амьдарч чадна. Үйлчлэл бидэнд өөрсдөө бурханд тааламжтай амьд дахил болгон өргөх боломжийг олгодог. Есүс биднийг явж үүний адил үйлдэгтэн хэмээн урьдаг. 3 дугаарт үйлчлэл бидний амьдралд Христийн хүчийг авчирдаг. Өмнөд Америкт заах номлолоос Ютад үйлчлэлийн томилолтоор шилжиж ирсэн нэгэн залуу номлогч хувийн зарим бэрхшээлтэй тулгарч түүнд Христийн эдгэх хүч хэрэгтэй болжээ. Өөрийгөө зориулсан үйлчлэл нь түүний амьдралд тэрхүү хүчийг авчиржээ. Тэрээр надад хүнд хэцүү мэд санагдах үед Христ намайг дээш өргөж байгааг би мэдэрсэн. Хүнсний агуулгах ариун сүм мөн өөрийн сайн мэдээгээр дамжуулан хүмүүсийг ажиллаж байгааг харах нь онцгой завшаа юм гэж хэлсэн. Энэхүү ахлагч илүү их баяр баясгалыг мэдэрч эхэлсэн бөгөөд шинээр олж авсан урам зориг нь түүнийг болон гэр бүлийг нь бүхэлд нь ажилласан юм. Ариун сүнс тэдний гэрт элбэг дэлбгээр орж ирж тэд ариун сүмд илүү тогтмол ордог болж тэдний гэр бүл Христ рүү илүү анхаарал төвлөрүүлэх болжээ. Энэ номлогч үйлчлэлээр дамжуулан Христ түүний амийг аварч гэр бүлийг нь ажилласан гэдэгт итгэдэг. Ерөнхийлөгч Нельсон бусдад үйлчилж бусдыг хүч хэрэгжүүлэх хүсэл нь аврагчийн гэтлэгч хүчээр эдгэхэд бэлэн байгаагийн бэлгэдэл юм хэмээн заасан. Есүс биднийг явж үүний адил үйлдэгтэн хэмээн урьдаг. Үйлчлэлийн номлогчид бол Есүс Христийн үйлчлэлд өөрсдөө зориулсан шавийн үлгэр жишээ мөн. Та эсвэл гэр бүлийн тань хэн нэгэн үйлчлэлийн номлогчоор дуудагдах нь тэмдэглэх баярт мөч юм. Одоо танаа гэрт их эзэн Есүс Христийн онцгойлон ажиллагдсан төлөөлөгч амьдрах болно.
Энэ нь та бүгдийг сайн руу хөтлөнө. Үйлчлэх ямар ч дуудлагыг хүлээж авсан байг гутрах ёсгүй. Бид хаа дуудсан ч би явах болно. Хүссэн тэр хүн тань болно би хэмээн дуулдаг. Бид ярьдаг зүйлээ хэрэгжүүлдэг гэдгээ харуулах сайхан боломж бол энэ юм. Үйлчилж байгаа та бүгдэд ялангуяа 4,000 гаруй залуу үйлчлэлийн номлогчдоо хандан хэлье. Бид та нарт хайртай. Хэрв заах үүрэг бүхий номлогчид их эзний ам юм бол үйлчлэлийн номлогчид та нар маань их эзний мотор бөгөөд 2-р зэрэглэлийн номлогчид биш юм шүү. Та нарын хүн нэг бүр Израилийн цугларалтад чухал үүрэгтэй. Ерөнхийлөгч Нельсон бидэнд бурхантай гэрээ байгуулж түүнийгээ сахихад нь туслах ямар нэгэн зүйлийг хийснээр Израилийг цуглуулж байгаа билээ хэмээн заасан. Та нар Израилийг өдөр бүр олон арга замаар цуглуулж та нарын үйлчлэл хүмүүсийн амьдралыг өөрчилдөг. Та нар ихэнхдээ үйлчлэлийн тань ашиг тусыг хэн хүртэж байгааг мэддэггүй ч бурхан мэднэ. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд үйлчилсэн бол түүнд үйлчилсэн хэрэг гэдгийг үргэлж санаж яваарай. Бид та нарыг сүмийн дуудлагын төвд сайн дураараа ажиллах үед та нарын дуу хоолойг сонсдог. Хороо дүүргийнхээ байгууллагуудад инээмсэглэн тусалж байгааг тань хардаг. Мөн та нар ариун сүмүүдэд үйлчлэх үед бид та нарын гэрлийг мэдэрдэг. Та нар өлснийг хооллож, нүцгнийг хувцлаж, цангасныг ундаалдаг. Бид бүгдээрээ явж үүний адил үйлдэх хэрэгтэй. Үйлчлэл бол Христийн шавийн тэтгэгч амин үлээ. Үйлчлэл нь сайн мэдээнд зүрх сэтгэлийг нээх хүчтэй бөгөөд бид бүгдэд бүх бодихоолаа Христэд зориулах боломжийг олгодог. Энэ нь бидний зүрх сэтгэлийг өөрчлөн түүнтэй илүү адил болгож ингэх явцдаа бид бусдыг дээш өргөдөг. Ерөнхийлөгч Нельсон нэгэнтээ сүнслэг байдлын ялзралд нэрвэгдсэн энэ дэлхийд хоёр хүмүүс өөрчлөлт гаргаж чадах уу? Тийм ээ. Агуу алдар сунд Бурхны хүчээр зэвсгэлсэн их эзний гэрээд хүмүүс бүхэн төрлөختний амьдралыг өргөж чадна гэж хэлсэн юм. Үйлчлэлээр дамжуулан бид зүрх сэтгэлийг болон дэлхийг өөрчилдөг. Есүс сайныг үйлдэж явсан. Тэр өвчтөе нэгэнд тохинолж, хараагүй нэгэнд хараа оруулж, гадуурхагдсан хүмүүст очиж, тэрч бүхэл ариун сүмийг хэд хэдэн удаа цэвэрлсэн юм. Тэр хоол хийж, хормын найранд тусалж үлссэн мянган хүнийг хоолсон. Бид Христийн нэрээр тусламж хэрэгтэй нэгэнд үйлчилснээр илүү ариун болж мөнх амьдралын бэлэг хүртэхүйд зохистой болдог. Би үүнийг мөн Есүс Христ амьд гэдгийг гэрчилж байна. Тэр бол бидний аврагч, мөн гэтлэгч. Тэр бидэнд тохиолдлын агуу үлгэр жишээг харуулсан. Би хүн бүрийг явж үүний адил үйл дээрээ хэмээн уриалж байна. Есүс Христийн нэрээр амен. In May 2021, while visiting 2021 оны 5 дугаар сард бошголагч Russell M. Nelson Salt Lake ариун сүмийг сэргээн засварлах ажлыг очиж үзэх үеэр цаг хугацааны шалгуурыг тэсэн гарсан ур хийц сүнслэг чанарын шилдэг бүтээл энэхүү ариун нандин барилгыг хязгаарлагдмал нөөц боломж гуйвшгүй итгэлээр барьсан анхдагчдын хичээл зүтгэлийг шагшин бахаджээ. Гисэн хэдий ч тэр бас элэгдлийн уул мөрийг буюу олон жилийн явцад ариун сүмийн анхны суур чулуунд ан цав гарч өрлөгт янз бүрийн гажилт үүсэж бүтцийн бэхэлгээ хийх шаардлагатай байгаа тодорхой тэмдгүүдийг бас ажиглан харсан юм. Байгалийн хүчийг тэсвэрлэхийн тулд ариун сүмийн суурийг улам бат бөх болгох томоохон арга хэмжээ авах нь зайлшгүй байсан шиг бид ч бас Есүс Христэд суурилсан өөртөө сүнслэг байдлын суурийг бэхжүүлэхийн тулд магадгүй урд өмнө хизээж авч байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бидний харт бошголагч тэр үед заасан юм. Тэрээр сэтгэлд хоногшсон захиасандаа таны суур хэр бат бөх вэ? Сайн мэдээний талаарх таны гэрчлэл ойлголтод ямар шинжилэл хэрэгтэй вэ? Гэсэн хоёр гүн гүнзгий асуултыг дотроо тунгаагаараа хэмээн бидэнд захиж үлдээсэн. Есүс Христийн сайн мэдээ бодголыг маань сүнслэг илэгдэлд орохоос сэргийлэх тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн үр дүнтэй арга хэрэгслүүдээр биднийг хангадаг ба бидний суурийг бат бөх болгож итгэлд маань ан цав гарахаас болон сайн мэдээний ариун нандин үнэнүүдийн тухай ойлголт гэрчлэлд маань гажилт үүсгэхээс хамгаалдаг. Энэхүү зорилгод хүрэх тодорхой нэг хамааралтай зарчмыг
Сургаал ба гэрээнүүдийн 12 дугаар хэсэгт бошилгоч Йосеф Смитээр дамжуулан Йосеф Найтэд өгсөн илчиллээс олж харж болно. Йосеф Найт бол зөвхөн гадаад өөрчлөлтийн төлөө биш, харин шавийн зам дээр Тэнгэрийн баган мэт бат гуйвшгүй зогсохын тулд их эзний тааллыг ойлгохыг чин сэтгэлээсээ эрэлхийлсэн зөв шударга хүн байв. Их эзэн ийм тунхагласан. Болгоогтун чамд мөн тэрчлэн энэ ажлыг тогтоож мөн төлөвшүүлэх хүсэлтэй бүх хүнд би ярьж байна. Мөн өөрийнх нь анхаарал халамжид итгэж даалгасан ямар ч зүйлд бүх зүйлд даруй төлөв болон хайраар дүүрэн итгэл, найдвар, мөн төгс хайрыг агуулдаг, бие барьдаг байхаас бусдаар хэн ч энэ ажилд тусалж эс чадна. Аврагчийн удирдамж энэхүү ариун нандин илчлэлд цэдэглэгдэж өөрийгөө захирах чадвар нь Есүс Христээр батуух суурай тавихад нэн чухал бэхэлгээ болдог гэдгийг бидэнд сануулдаг. Энэ нь зөвхөн үйлчлэхээр дуудагдсан хүмүүст гэлтгүй их эзэнтэй ариун гэрээнүүдийг байгуулж түүнийг итгэлтэйгээр дагахаа хүлээн зөвшөөрсөн бүх хүнд заавал байх ариун журмуудын нэг юм. Өөрийгөө захирах чадвар нь энэхүү илчлэлд гарсан даруй байдал, итгэл, найдвар, төгс хайр, түүнээс урсан гардаг цэвэр хайр гэсэн Христийнхтэй адил бусад зан чанарыг хүчрхэгжүүлж хооронд нь уялдуулдаг. Дүүнчлэн Есүс Христэд суурилсан суурийг маань хэврэгшүүлэхээс мөн дэлхийн нөлөөгөөр үүссэн үл анзаарагдам хэдий ч байнгын сүнслэг илэгдлээс бодгалаа хамгаалах утга учиртай арга зам бол өөрийгөө захирах чадварыг хөгжүүлэх явдал юм. Христийн үнэн шавнарыг чимэн гойдог шин чанаруудаас өөрийгөө захирах чадвар нь аврагчийг өөрийг нь илтгэн харуулдгаараа ялгардаг. Энэ бол уг тэнгэрлэг нөлөөг нээлттэй хүлээн авдаг бүх хүнд боломжтой сүнсний үнэт жимс билээ. Энэ бол зүрх сэтгэлд эвэй авчирдаг, хүсэл, сэтгэл, хөдлөлийг мэрэгэн ухаан, тайван байдалтай хослуулдаг ариун журм юм. Содруудад өөрийгөө захирах чадварыг бидний сэтгэл, үг, үйлдэлийг цэвэршүүлэхийн сацуу, төвчээр, бурханлаг байдал, өрөвч нинжин сэтгэл рүү хөтөлдөг сүнслэг аянд маань ахиц дэвшил гаргах амин чухал хэсэг хэмээн дүрсэлсэн. Христийнхтэй адил энэ зан чанарыг хөгжүүлэхээр хичээж буй түүний шавнар улам бүр даруй төлөв хайраар дүүрэн болдог. Тэдний дотор амар амгалангийн хүч бүрэлдэж, бүр дайсан хүчит шуургаар нүдэж байсан ч уур хилэнгээ хязгаарлах, төвчээрийг төлөвшүүлэх, бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах чадвар нь сайжирч байдаг. Тэд альваад төрөгдөхгүй хичээдгээс гадна сүнслэг мэрэгэн ухааны дагуу үйлдэхийг, номхон дүлгөөн байдал, ариун сүнсний намуухан нөлөөнд удирдагдахыг сонгодог. Ийм арга замаар тэд сүнслэг илэгдэлд өртгөн багасаж, Христийн талаарх гэрчлэлийг нь ганхуулах сорилтын өмнө ч төлөөлөгч Паулийн заасанчлан тэднийг хүчрхэгжүүлэгч Христээр дамжуулан бүгдийг хийж чадна гэдгээ мэддэг болдог. Титэд бичсэн загталдаа Паул аврагчийг төлөөлж түүний тааллыг итгэлтэйгээр үнэнчээр биелүүлэх хүсэлтэй хүмүүсийн шин чанарын талаар ариун нандин зөвлөгөөг илгээжээ. Ийм хүмүүс нь зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, бие барьдаг байх ёстой хэмээн тэр дурдсан. Гэсэн хэдий ч Паул тэдэнд дур зоргоороо түргэн зантаа биш, зодоонч биш байх ёстой хэмээн анхааруулжээ. Ийм зан чанар нь аврагчийн бодол санааны эсрэг бөгөөд жинхэнэ сүслэг өсөлтөд саад болдог. Содрын агуулгад дур зоргоороо биш гэдгийг ихэрхэж бардамдаггүй нэгэн, түргэн зантаа биш гэдгийг төвчээр алдаж уурлах, эгэл хандлагаас зайлсхийдэг нэгэн, зодоонч биш гэдгийг үг, бие, сэтгэл хөдлөлийн хувьд зөрчилдөж, төрөмгийлж, ширүүн авир гаргахаас татгалздаг нэгэн гэж тодорхойлсон. Бид өөрсдийн зан авирыг өөрчлөхөөр итгэлтэйгээр даруухнаар хичээх үедээ түүний ачивэл гэсэн хөдөлшгүй хаданд бат бөх бэхлэгдэж, түүний ариун мотordох цэвэр өнгөлж зүлэгсэн зэмсэг болдог.
бие захирах ариун журмыг өөртөө төлөвшүүлэх хэрэгцээний талаар тунгаах үедээ би бошилогч Самуэлийн ээж гайхалтай ихтэй эмэгтэйг буюу бүр аимшигт сорилтын дараач их эзэнд талархлын дуу өргөсөн Ханнагийн үгсийг санасан. Тэрээр ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үг самнаас чинь бүү гартугай. Хамгийн мэдгч Бурхан эзэн тул хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа тэр билээ хэмээсэн. Түүний дуу бол залбирлаас ч илүү буюу даруухнаар өөрийгөө захирч хүлээцтэй үлдэхийг өөртөө урьсан урилга юм. Ханна бидэнд жинхэнэ сүнслэг хүч чадал нь төрөмгийн хариу үйлдэл эсвэл ихэмсэг үгсээр бус их эзний мэрэгэн ухаанд нийцсэн өөрийгөө захирсан няхуур зан чанараар илэрхийлэгддэг гэдгийг сануулдаг. Дэлхийн ертөнд төрөмгийлэл, хийрхэл, төвчээргүй авир, ихэрхүү явдлаас төрдөг зан авирыг байнга шахуу өргөмжлөхөөс гадна өдөр тутмын амьдралын дарамт нэр хүнд олж авах, хүлээн зөвшөөрөгдөх хүсэл зэрэгтэй холбон ийм хандлагуудыг ихэнхдээ зөвтгдөг. Бид өөрийгөө захирах ариун журмаас хараагаа салгаж, ариун сүнсний намуухан бас чиглүүлэх нөлөөг үл тоон үлдэж ярьснаар нийгэмдээ төдийгүй гэр бүлдээ заримдаа бүр шашны харилцаанд гүнээ харамсахуйц үгсийг хэлж, ийн хандхад өөрийн эрэхгүй хөрөгдөг дайсны занганд амархан онцгдаг. Есүс Христийн сайн мэдээ биднийг энэхүү ариун журмыг ялангуяа сорилт бэрхшээлийн үед буюу хувь хүний жинхэнэ зан чанар ил гарч ирдэг ийм нөхцөл байдлуудад хэрэгжүүлээрэй гэж урьдаг. Баг Мартин Лютер Кинг нэгэнтээ хүнийг дүгнэх туйлын хэмжүүр нь түүнийг ая тухтай амар тайван үед ямар байдгаар нь бус сорилт бэрхшээл зөрчил маргаантай үед ямар зан авир гаргадгаар нь дүгнэх явдал юм хэмээн хэлсэн. Гэрээд хүмүүсийн хувьд бид их эзэнтэй байгуулсан ариун амралтаа зүрх сэтгэлдээ бат суулгаж түүний төгс үлгэр жишээгээрээ тогтоосон загварыг няхуур дагаж амьдрахаар дуудагдсан. Үүний хариуд тэрээр үннээр би та нарт хэлнэ. Энэ нь миний сургаал. Мөн үүний дээр барьж босгодог хэн боловч миний хадан дээр барьж босгодог. Мөн тамийн хаалганууд тэднийг дийлэх нь үгүй гэж амласан юм. Аврагчийн энэ дэлхий дээрх тогтноолол түүний зан чанарын бүхий л талд өөрийгөө захирах ариун журмаар тодорхойлогдож байсан. Тэр төгс үлгэр жишээгээрээ бидэнд зовлон зүдгүүрүүдэд төвчээртэй байхтун доромжлох тэдний эсрэг бүү доромжил хэмээн сургасан. Тэрээр бидэнд маргаан зөрчилдөөний улмаас уур хилэнд автаж болохгүй гэж заахта та нар наманчилж мөн бяцхан хүүхэд мэт болох ёстой хэмээн тунхагласан билээ. Тэр бас өөрт нь зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар эрхийг хүсэгч хүн бүр хэн нэгэнд ууралсан хэн нэгний эсрэг аливаа зүйлийг тээж аваас тэр хүнтэйгээ эвлэрэх ёстой гэж заасан. Хэдий хүмүүс бидэнд хатуу ширүүн хүйтэн хөндөй, дээрэнгүй, бас тоомжиргүй хандсан ч түүний нинжин сэтгэл биднээс одох нь үгүй. Түүний амар амгалан бидний амьдралаас авдах нь үгүй гэж өөрийгөө захирах хандлага, өрөвч нинжин сэтгэлээр тэр батлан хэлсэн. Хэдэн жилийн өмнө эхнэр бид хоёрт Мехикосид идэх сүмийн итгэлтэй гишүүдтэй уулзах ариун нандин онцгой боломж тохиосон юм. Тэдний олон нь өөрсдөө эсвэл хайртай хүмүүс нь хулгайлагдах, хөнөөгдөх, зүрх шимшрүүлсэн бусад эмгэнэлт үйл явдалд өртөх зэргээр хэлэхэд ч бэрх сорилтуудыг төвчсөн байв. Тэдгээр гигантны цараанаас бид ямар ч уур хилэн, хорсол, өшөө авах хүслийг олж хараагүй. Оронд нь бид тэднээс даруй байдлыг олж харсан. Тэдний царайд гуниг харуусал хурсан байсан ч эдгэрэх, тайтгарах, чин сэтгэлийн хүсэл туяаран байсан. Хэдий тэдний зүрх сэтгэл шаналж эмтэрсэн ч эдгээр гигантэн
Есүс Христэд итгэх итгэлээр урагшилж, зовлон зүдгүүрийн улмаас сайн мэдээний талаарх итгэлд нь ан цав гарах, гэрчлэлд нь гажилт үүсэхгүй байхыг сонгосон. Тэрхүү ариун нандин цугларалтын төгсгөлд бид тэнд байсан хүн нэг бүртээ мэдчилсэн. Гар барилт, тэврэлт, бүр их эзний тусламжтайгаар бид амьдралын сорилт бэрхшээл, уур бухимдалд өөртөө захирч хандахыг сонгож чадна гэсэн чимээгүй гэрчлэл болсон юм. Тэдний намуухан, даруухан үлгэр жишээ аврагчийн заасан замаар бүх зүйлд бие барьж алхах урилгыг ээлдгээр өгч байв. Бидэнд яг л Тэнгэр элч нарын донд байгаа юм шиг санагдсан. Бүхнээс агуу Есүс Христ сүв бүрээсээ цус шүүрэх хүртэл бидний төлөө зовж шаналсан ч зүр сэтгэлээ уур хилэнгийн галд өрдөөгүй, төдөөгүй, дайрч давшилсан байтугай гомдолсон үгийг бүр ямар ч бузар үгийг амнаасаа гаргаагүй билээ. Бүр тэгтлээ зовж шаналсан үедээ хүртэл шүү дээ. Тэр бие төгс захирч зүйрлэшгүй номхон дэлгөөн байдалд өөрийгөө бос өнгөрсөн одоо ирээдүйдэх Бурхны хүүхэд бүрийг бодсон. Төлөөлөгч Петр тэр зөвхөгдөж байхдаа хариудан зөвхөөгүй. Тэр зовонд арчилж байхдаа занал хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа хэмээн тунхаглахдаа Христийн эрхэмдээ зан чанарыг гэрчилжээ. Аврагч туйлдаа хүртэл шаналгахдаа ч төгс тэнгэрлэгээр өөрийгөө захирсан юм. Тэрээр гисэн хэдий ч алдар суун эцэгт байх болтугай. Мөн бибээр хүртэж мөн хүмүүсийн үрсийн төлөөх өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ хэмээн тунхаглажээ. Хайрт ахагч нараа, би хүн нэг бүрийг бидний хайрт бошиглож Рассел М. Нельсоны өгсөн бошиглолын дуудлагад ариунаар хариулж өөртөө оюун бодол, зүрх сэтгэлийг Христийнхтэй адил өөрийгөө захирах ариун журмаар чимэн гоёороо хэмээн урьж байна. Бид өөрсдөө үг, үйлдэлээ захирдаг байх чадварыг суулгахаар итгэлтэй тууштай хичээх үедээ амьдралаа гэтлэгчийнхээ бат бөх суурин дээр илүү аюулгүй бэхэлж хүчрхэгжүүлнэ гэдгийг би гэрчилж байна. Түүнчлэн төлөөлөгч Паулын Эфесчүүдэд заасанчлан бид оюун санааныхаа сүнсэн дотор шинжлэгдэж үнний зөвхт байдал болон ариун чанар доор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг бий болгох болно. Өөрийгөө захирахыг байнга гэрэл хийх нь бодголыг маань цэвэршүүлж зүрх сэтгэлийг маань аврагчийн өмнө хариуцгаа зогсохгүй. Биднийг түүн рүү аажмаар ортуулан түүний хоёр дахь ирэлтээр түүнтэй уулзах тэрхүү сүр жавхлан өдөр биднийг итгэлтэйгээр амар танаар бэлдэнэ гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна. Есүс Христийн нэрээр амен. Ахагч нараа, энэ хэцүү цаг үед Есүс Христэд ирж итгэлтэй үнэнч байсан та бүхэнд талархаж байна. Та нар бол гайхамшигтай нэгэн. Та үзэсгэлэнтэй, та нарын хүн нэг бүр Бурхны хүүхэд. Бид Есүс Христийн үнэнч шав. Мөн бусдад тийм шав болоход нь туслахдаа ариун сүнсний нөлөөг танин мэдэх болтугай. Мөн их эзний өргөнд шүтэн биширч байхдаа түүний баяр баясгаланг мэдрэх болтугай хэмээн би залбирч байна. Ерөнхийлөгч Рассел М. Нельсон энэ тунхагласан. Одоо минийч мөн та нарын ч хувьд өөрсдийн их эзэн аврагч Есүс Христийн хоёр дахь ирэлтэд бэлтгэх цаг ирээд байна. Яг одоо шав байхаа нэн тэргуунд тавих цаг маань болж байна. Анхаарлыг маань сарниулах толгой өргөм олон зүйлээр дүүрэн ертөнцид бид хэрхэн ин үйлдэж чадах вэ? Ерөнхийлөгч Нельсон ариун сүмд байнга шүтэн бишрэх нь бидэнд туслана. Их эзний өргөөнд бид Есүс Христэд төвлөрөлдөг, түүнийг таньж мэддэг. Есүс Христийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх хүн бүр түүнийг ариун сүмд олох болно хэмээн хариулсан. За тэгэхээр бид хэрхэн Есүс Христийн үнэнч шав болж бусдад тийм шав болоход нь туслах вэ? Бид тусламж хэрэгтэй нэгэнд тохинулдаг. Аврагчийн арга барилаар тохинулахад ямар нэгэн шүүлтгүйгээр хайрлах хайр, нинжин сэтгэл, илдэг зан, төвчээр багтдаг. Бид тусламж хэрэгтэй нэгэнд тохинулахдаа тэр хүнийг Есүс Христ рүү ирж их эзний гэтлэгч хүчийг хүлээн авахын тулд түүний өргөнд чүтэн бишрэхэд урьдаг. Өөрөөр хэлбэл бид их эзний өргөө рүү хөтлөх арга замаар тусламж хэрэгтэй нэгэнд тохинулахдаа үнэн чав болоход нь нэг нэгэндээ тусалдаг. Бид тусламж хэрэгтэй нэгэнд шүүхгүйгээр хайраар тохинулахын хүчний талаар Есүс Христээс суралцдаг. Та нар худгийн дэргэд байсан Самарын нэгэн нэмэгтэйг санаж байгаа.
Тэр эмэгтэй өөрийгөө чухал биш, ганцаардсан, урам нь хугарсан, хүнд ч анзаарагддаггүй, холбоо хамааралгүй нэгэн гэж бодож байсан байж магадгүй. Тэрээр амьдралынхаа туршид 5 нөхөртэй байсан ба хамт байсан ер нь нөхөр нь биш байв. Бусад хүн түүний амьдралын нөхцөл байдлыг мдээгүй хэрнээ шудраг бусаар шүүж байсан юм. Энэ нь магадгүй түүний өдрийн хамгийн халуун үед худаг руу ганцаараа ирсний шалтгаан нь ч байж болно. Гэтэл Есүс Христ өөрийгөө тэр эмэгтэйд Месая хэмээн тунхагласан нь анхны тохиолдлуудын нэг байсан юм. Түүний хувьд тэр эмэгтэй Бурхны охин байсан. Есүс Христ тэр эмэгтэйд альва хүн амийн уснаас хүртснээр түүгээр дамжуулан мөнх амьдралыг хүлээн авах боломжтой гэдгийг заажээ. Тэрээр миний өгөх уснаас уух хэн ч хизээж цангахгүй. Харин миний өгөх тэр уус тэр хүний дотор мөнх ам өөд ориглох булгийн ус болно хэмээн тунхагласан. Самарын эмэгтэй аврагчийн хайрыг мэдэрсэн ба сүнсээр дамжуулан түүнийг Месая хэмээх гэрчээг хүлээн авчээ. Тэр эмэгтэй үүний дараа хот руу буцаж очоод бусдыг ирж үз хэмээн өрсөн бөгөөд олон хүн Есүс бол үнэхээр Христ ертөнцийн аврагч мөн гэж итгэжээ. Христ тусламж хэрэгтэй нэгэнд хайраар тохинолсон бөгөөд үр дүнд нь олон хүн түүний үнэн жишээ болсон. Бид тусламж хэрэгтэй нэгэнд энерги сэтгэлээр тохинолохын хүчний талаар Христийн төлөөлөгч Петр Иохан нараас суралцдаг. Өдөр бүр сүмийн үүдэнд сууж мөнгө гуйдаг төрөлхийн суунг нэгэн ирийг та нар санаж байгаа. Тэрээр өөрийгөө чухал биш, ганцаардсан, урам нь хугарсан, хүнд ч анзаарагддаггүй, холбоо хамааралгүй нэгэн гэж бодож байсан байж магадгүй. Харин Петр түүнд надад алт мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гэд Назарын Есүс Христийн нэрээр босоод явах тун гэж хэлжээ. Петр тэр ирийн баруун гараас нь барьж өндөлгсөнд тэр бүтэн болсон байв. Гайхамшиг тохиосны дараа тэр ир даруй Петр Иохан хоёрын хамт сүмд орж алхаж цовхчин Бурхныг магтав. Петр Иохан хоёр тусламж хэрэгтэй нэгэнд их эзний өргөөрөө хөтлөх арга замаар тохинолсон бөгөөд тэр хүн Христийн үнэн жишээ болжээ. Анд найз нараа, миний амьдралч бас өөрийгөө чухал биш, ганцаардсан, урам хугарсан, хүнд ч анзаарагддаггүй, холбоо хамааралгүй нэгэн гэж бодож байсан үе бий. Би 19 настайдаа баптизм хүртэж, Есүс Христийн хожим үеийн гигантнүүдийн сүмийн гишүүнээр батлуулсан. Түүнээс хойш 1 жилийн дараа би бүрэн цагийн номлогчоор үйлчлэх дуудлага хүлээн авсан ч надад сүмийн түүхийн талаар сурч мэдээгүй зүйл их байв. Номлолын үйлчлэлийнхээ ихэнх үед би эзний өргөн шүтэн бишрэхээс ирдэг бүх айдслыг хар арьстай Африк хүмүүс хүртэх зөвшөөрдгүй цаг үе байсныг олж мэдэв. Энэ талаар анх удаа сонсоход уур бухимдал, төөрөгдөл, эргэлзээ айдас төрөв. Энэ мэдрэмж маш хүчтэй байсан бөгөөд би хэсэг хугацаанд ариун сүнсийг таних чадвараа алдсан юм. Аз болоход би Кевин Уик хэмээх гайхалтай сайн хамтрагчтай байсан бөгөөд тэр надад хайр, төвчээр, сайхан сэтгэлээр тохинолж байв. Орой бүр тэр намайг эргэлзээ тодорхой бус байдлыг мэдэрч байгааг харахтаа зүгээр л залуу ахлагч Джонсонд би чамд хайртай хэмээн хэлдэг байв. Бараг 2-7 хоногийн дараа би өөртөө Кевиний хайрыг мэдрэхийг зөвшөөрсөн юм. Тэнгэрлэг эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирах зоригч оров. Би залбирч байхдаа сургаал ба гэрээнүүд 6 дугаар хэсгийн болгоохтун би бол Есүс Христ, Бурхны хүү бөлхөө. Би бол харанхуйд цацрагч гэрэл. Чи эдгээр зүйлийн үнний талаар мэдхийн тулд надад хандан зүрх сэтгэлээсээ залбирсан тэр шүнийг оюундаа бодох тун. Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриаггүй гэж юу? Бурхнаас ирэхээс илүү агуу ямар нотлохой чамд байж болох билээ. Химээг 21-с 23 дахь шүлэг анхаарлыг минь татав. Би уншиж байхдаа Моромны ном бол Бурхны үг, мөн Йосеф Смит бол сэргэлтийн бошиглагч гэдгийг мэдхийн төлөө мацаг барьж залбирч байсан өдрөө сансан. Намайг Есүс Христтэй хувийн маш ойр холбоотой болгодог их эзний өргөнд байгуулсан гэрээнүүдээ сансан. Би аврагчийн хайр нэгүүлслийг мөн Есүс Христийн хожим үеийн гигантнүүдийн сүм бол энэ дэлхий дээрх түүний хаант улс бөгөөд түүний хоёр дахь ирэлтэд биднийг бэлтгэхэд шаардлагатай гэдэг баталгааг мэдэрч байв. Би тэр тухай сансан учраас ахин ариун сүнсийг танин мэдэж Есүс бол Христ, би бол түүний шав гэдгийг илүү бүрэн дүүрэн ойлгох чадвартай болсон юм. Бидэнд хариулагдаагүй асуулттай байх чухал нэгэн биш, ганцаардсан, урам хугарсан, хүндж анзаарагддаггүй гэж мэдрэх үе гардаг. Гэсэн хэдий ч найз нараа бид Есүс Христэд итгэх итгэлээр урагшлан түүний зүрхээ бүү шаналга
ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэх үгсийг санаж байх ёстой. Би энэхүү бодит байдлын болон аврагчийн амлсан ажлын гэрчим. Иймээс тусламж хэрэгтэй нэгэнд аврагчийн арга замаар тохиолох үйлчлэлээ хамгийн үр дүнтэй болгохын тулд бид юу хийж болох вэ? Христийн сургаалын дагуу амьдрах нь бидэнд туслах болно. Ерөнхийлөгч Нельсны хэлсэнчлэн Христийн сургаалаар амьдрах нь бидний амьдралд сүнслэг инерцийг бүтээгч хамгийн хүчирхэг зохистой дадлыг бий болгодог. Биднийг Иесус Христийн дээд хуйлуудын дагуу амьдрахыг хичээх үед аврагч биднийг илүү их инрэл, даруй байдал, өгөөмөр зан, нинжин сэтгэл, сахилга бат, амар амгалан болон амралтаар айцлах замаар биднийг энэ унсан ертөнцийн таталцлаас дээш өргөдөг. Ахлагч Рейнландын тайлбарласнаар Христийн сургаалын дагуу амьдрснаар бий болсон энэхүү сүнслэг инерц бидний бурханлаг мөн чанарыг мөнхийн хувь тавилан болгон хувиргах хүчтэйгээс гадна биднийг бусдад зөв арга замаар тохиолоход туслахад өдөөдөг. Ахлагч Рейнланд аврагчийн үүрэг бол эдгэх биднийг бүрэн бүтэн болгох явдал юм. Бидний үүрэг бол хайрлах. Тэр дундаа бусдыг Христэд ойртох арга замаар хайрлаж тэдэнд тохиолох явдал юм гэж бидэнд сануулсан. Христийн сургаалын дагуу амьдрах чадвар маань Моромны номыг өдөр болгон судалж ариун ёслоос 7 хоног бүр хүртснээр сайжирдаг. Ерөнхийлөгч Нельсон Моромны ном Христийн сургаалыг зааж Иесус Христийн цагаатгалын тухай өөр хаач олдохгүй хамгийн бүрэн дүрэн бөгөөд тодорхой ойлголтыг өгдөг хэмээн тунхагласан. 7 хоног болгон ариун ёслоос залбирч хүртэх нь Иесус Христийн цагаатгалыг ойлгох ойлголтыг гүнзгийрүүлж бидний амьдралд сүнслэг байдлын шинжилэл, тайтгарал, бурханлаг байдлын хүчийг өгдөг. Бурханлаг чанарын хүч санварын ёслолуудад илэрхийлэгддэг бөгөөд Христээс ирдэг түүний энэхүү хүч нь тусламж хэрэгтэй нэгэнд тохиолох бидний хүсэл, чадварыг хүчрхэгжүүлдэг гэдгийг санаарай. Моромны номыг судалж ариун ёслоос хүртэж байсан минь урам хугарсан мэдрэмжийг багасгаж аврагчийн арга барилаар тусламж хэрэгтэй нэгэнд тохиолохын тулд илүү эрс шийдэмгий болгон шав байх зорилгоо хамгийн чухал тавихад минь тусалдаг. Анд нөхөд минь ээ. Бид Христийн сургаалын дагуу амьдарч их эзний өргөөрөө хөтлөх арга замаар тусламж хэрэгтэй нэгэнд тохиолсноор Есүс Христэд итгэх итгэлээр урагш тэмүүлэх болно гэдгийг амлая. Энэ нь бүр хариултгүй асуулттай байх үед өөрийгөө чухал биш, ганцаардсан, урам хугарсан, хүнд ч анзаарагддаггүй нэгэн гэж бодох үед ч гэсэн боломжтой. Бид тусламж хэрэгтэй нэгнийг Иесус Христэд ирж түүнийг итгэхч хүч хайрыг хүлээн авахын тулд их эзний өргөөнд шүтэн бишрэхэд урих болно. Их эзний өргөөнд бид аврагчийн хайрыг мэдэрч сэтгэлийг мань хамгийн их шаналгаж байгаа асуултуудаа хариулт авч түүнчлэн түүний сайн мэдээний баяр баясгаланг илүү сайн ойлгох болно. Есүс Христийн нэрээр амин. My brothers and sisters, what a blessing it is to each of us to be edified and inspired by all of the messages. Чуулганы бүх захиас сар маш их ажиллагдж байгаа билээ. Цугларагсад Уилберг ахын удирдлагаар эзний хүүхдүүд эрсгээгдэн дуулыг найрал дуучидтай хамт дуулна. Дараа нь бид 12 төлөөлөгчийн чуулган ахлагч Дэтод Кристоферсны үгийг сонсох болно. Түүний дараа залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн 2 дугаар зөвлөх Андреа М. Спанаус эгч үг хэлнэ. This is the Sunday morning session of the 195th Semi-Annual General Conference of the Church of Jesus Christ of Latter-day Saints.
Last June, a terrible Энэ accident оны occurred 6 дугаар сард Өмнөд Африкийн Лесото улсад аимшиг тосол гарсан юм. Сүмийн Мапуца салбарын 20 залуу эмэгтэй 7 удирдагчийнхаа хамт жижиг аврын автобусаар нийслэл хот Масерод болох Масеро Лесото дүүргийн залуу эмэгтэйчүүдийн цугудралтад оролцохоор явж байв. 6 дугаар сарын 21-ний өглөө тэднийг 2 урсгалтай төв замаар явж байхад эсрэг талын урсгалаас нэг машин өмнөх машинаа гүйцэж төрүүлэхээр тэдний автобусны явж байсан урсгал руу орж иржээ. Хангалттай зай цаг байгаагүй улмаас 2 тээврийн хэрэгсэл хормын дотор өөд өдөөсөө мөргөлдөн замын хажуу руу өнхөрч гал авалтсан байна. Ослын улмаас нийт 15 хүн амиа алдсны дотор 6 залуу эмэгтэйчүүдийн 2 удирдагч, салбарын ерөнхийлөгч эхнэрийн хамт байсан. Ослоос амьд үлдгэсэд тэдний гэр бүл, найз нөхөд сэтгэл санааны мэдрэмжээ уурлаж бухимдах, гунж гутрах гэмших зэргээр олон янзаар илэрхийлж байв. Тэдэнд ийм мэдрэмжүүд болон хариултыг нь мэдэхгүй асуудал байсан хэдий ч тэд нэгнээ тайтгаруулж, ариун нандин дуу хөгжим сонсох, судруу унших, залбирах зэргээр бурханд хандаж тайвширлыг олж авч байлаа. Ослоос амьд үлдсэн 17 настай охин Сецано Селебели бидний зүрх сэтгэл шархалсан ч Иесус Христ биднийг хайрлаж бидэнтэй хамт байдаг хэмээн гэрчилсэн юм. Төлөнхийн шархаа эмчлүүлэн эмнэлэгт хэвтэж байсан нэгэн залуу эмэгтэй удирдагч 2 хамтдаа Морны номыг судалжээ. Тэр хоёрын нэг нь "Арийн үед би Мороны номыг уншиж байгаа. Морона яг миний мэдэрч байгаа зүйлийг хэлсэн байна лээ. Түүнийг ярихад яг л үүнийг даван тулгад чинь туслахын тулд эдгээр үг бичигдсэн болохоор чи тэдгээрийг ойлгож явах ёстой гэж хэлж байгаа юм шиг санагдсан" гэж хэлсэн юм. Амиа алдсан хүмүүсийн оршуулгын нэгдсэн арга хэмжээнд дээр бүсийн даалын анхлагч Сиябонга Микизе энэ цаг мөчид бид бүгдээрээ их эзэнд хандаж мэдэрч байгаа шаналлаа намжааж зүрх сэтгэлээ тайтгаруулахыг түүнээс хүсэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Зэрэгэлдэх Лирибе салбарын залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Манфо Макора их эзэнд ханд. Түүний тааллыг хүлээн зөвшөөрөх хүч танхиг ол. Иесус Христ бол бидний итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч билээ. Түүнээс битгий нүр буруул. Түүнд ханд хэмээн хүсжээ. Түүнд ханд. Түүний хэлсэн үгс Алмагийн хүүг Хилманда зөвлөсөн бурханд хандхаа мэддүгэ. Тэгээд амьдрах болно хэмээх үгсийг сануулдаг. Лиахоног бэлэгдэл болгон ашигласан Лиха түүний хүмүүсийн туршлагын талаар Алма учир нь болгоогтун мөнхийн жаргалд хүрэх шулуун замыг чамд заах Христийн үгэнд анхаарлаа хандуулах нь амлагдсан нутаг төрөх шулуун замыг тэдэнд заах луужинд эцэг өвгөд мань анхаарлаа хандуулахад амархан байсан адил болоо хэмээн иш татжээ. Тэр хэрэг тэд харсан бол тэд амьдрч болох үс байв. Мөн хэрэг бид харвал бид үрд амьдрч болох билээ гэжээ. Өөр нэгэн тохиолдолд Алма эртний Израильчууд гал могоод хазуулахад Мосегийн өргөж харуулсан хүрэлт могоон жишээг иш татсан. Их эзэн Мосед могоон дүрс хийж шураг дээр байрлуулан хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэсэн амлалтыг өг хэмээн хэлсэн. Алма хүрэлт дүрс нь загалмаа дээр өргөгдөх Христийн бэлэг тэмдэг юм хэмээн тайлбарлажээ. Олон хүн харж мөн амьдэрсэн боловч бусд нь Алмагийн хэлснээр зүрх сэтгэл нь хатуугийн учир зүгээр л харалгүй мөхсөн юм. Алма ийхүү асуусан байдаг. Хэрв та нар эдгээгдэж болохын тулд зөвхөн харц чулууцнаар эдгээгдэж болдог юм бол та нар хурдхан болгоохгүй гэж үү? Эсвэл та нар мөхөж болохын тулд та нар харцаа эс чулууданд залхаг байж итгэлгүй байдал зүрх сэтгэлээ хатууруулах нь дээр хэмээн үзнэ гэж үү? Тэгвэл харц чулуудан мөн бурхны хүүд тэрээр өөрийн хүмүүсийг гэтлэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр тэдний нүглүүдийг цагаатахаар зовж мөн игүүтгэгдэх болно гэдэгт эцсийн хийгээд шүүлтийн өдөр бүх хүн үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр түүний өмнө зогсохын тулд тэрээр амьлуултыг уйлруулан тохиолгохоор үхсдийн дундаас босно гэдэгт итгэж эхлэхтэн. Мэдээж хэрэг бурханд ханд тэгээд амьдрах хэмээх зөвлөгөө бидний хувьд зөвхөн үрд мөнхөд бос түнчлэн зуурдын амьдралын шинж байдал мөн чанарт том өөрчлөлт авчирдаг. Лесотогийн Селебел игчийн хэлсэн бидний зүрх сэтгэл шархалсан байгаа ч Иесус Христ биднийг хайрлаж бидэнтэй хамт байдаг хэмээх үгсийг санаарай. Урам хугарал ба гомдол, зовлон зүдгүр ба харуулсал гуниг,
Бүтлгүйтэл ба ялагдал, хавчлаг ба шудраг бос байдал оршихно төгсгөн үгүй чөтгөрх хэлгэнэн байдаг. Унс нь дэлхийн мөн чанар юм. Хувь хүн гэр бүл бүр улс үндэстэн хүртэл зөвхөн бурханд хандсанаар цэцэглэн хөгждөг. Ерөнхийлөгч Рассел М. Нельсон аврагч өөрийн хязгааргүй цагаатгалаар дамжуулан бидний хүн нэг бүрийг сул дорой байдал, алдаа, нүглээс гэтлгэж мөн зовлон шаналл, санаа зовнил, ачаа дарамт бүрийг туулсан учраас хэрв та үнэхээр наамчилж түүний тусламжийг эрэлхийлбэл өнөөгийн аюултай ертөнцийг ялж чадна хэмээн заасан. Та нар миний зарилгуудыг сахихын хэрээр уг нутагт дэгжих болно. Харин та нар миний зарилгуудыг сахихгүй байхын хэрээр миний оршихугаас тусгаарлагдах болно гэсэн амлалтаас өөр ямар ч амлалт Мормоны ном сударт илүү олон давтагддаггүй. Хэрв хэдэн зуун дамжсан Мормоны ном дахь хүмүүсийн амьдралын туршлага эдгээр үгийн үнийг нотлон харуулдаг. Дэгжих гэдэг нь өөрсдийн амьдрал дахь Тэнгэрийн удирдамж, ажлал, баясах гэсэн утгыг илэрхийлдэг. Дэгжих гэдэг нь гэрлэх, гэр бүлээ тэтгэх, амьдралын хэрэгцээ зүйлсийг бий болгох. Бусдад хэрэгтэй зүйлээр нь туслах зэргийг тэдэнд боломжтой болгох эдийн засгийн ая тухтай төвшөнд хүрэхийг хэлж байна. Дэгжих гэдэгт бэрхшээл, сорилтыг даван туулж, дээшлэх чадвар багтана. Христийн ач хивээлээр дамжуулан тэдний сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажиллаж, тэднийг цэвэршүүлж, түүнтэй харьцах харилцааг нь гүнзгийрүүлсэн. Бурханд хандах гэдэг нь түүний зарилгуудыг сахиж, тасралтгүй дэмжлэг тусламж хүсэж, бүх үйлүүдэд түүнтэй зөвлөж, өдөрч, шөнж зүрх сэтгэл нь түүнд хандах, талархлаар дүүрэн байхыг хэлнэ гэж Алмаа тайлбарласан. Бурханы зарлиг, зөвлөгөө нь судруудад төдөөгүй. Түүний үйлчлэгчдийн үгсэд байдаг. Гэр бүл дэлхийд дахинаа өргөх тунхаг дээр бичигдсэн жишг зарчмууд бол үүний тод жишээ юм. Өөр нэгэн жишээ бол өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө тохимол дах удирдамж юм. Залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн энэ жилийн өрөө бол их эзний Йосеф Смит Оливер Каудри хоёрт өгсөн бодол болгондоо надад хандагтун. Бүү эргэлз, бүү ай хэмэх тайлбарлах зөвлөгөөнөөс авсан. Христэд хандагтун хэмэх ураа билээ. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө тохимолд Бурхны хамгийн чухал зарим зарлиг жишгийг өгүүлэхээс гадна сайн сонголтуудыг хийхдээ хэрхэн их эзэнд хандах тухай заадаг. Энэ нь зөвхөн өсвөр үеийнхэнд бос мөн бид бүгд зориулсан заавар чиглүүлэг билээ. Маш чухал нэг жишээ бол өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө тохимлын таны бие махбод бол ариун андим гэсэн бүлэгт гардаг чухал зөвлөмж юм. Үүнд өөрийн болон бусдын бие махбодод хүндэтгэлтэй ханд, өөрийн ховцлолд, үл засалт, гадаа төрхийн тал дээр сонголт хийх үедээ өөрөөсөө би бие махбодоо Бурханаас ирсэн бэлэг хэмээн хүндэтгэн үзэж байна уу гэж асуу. Хэмээн заадаг. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө тохимол дээр цааш нь бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг ариун нандин байгалга. Тэдгэрийг тоглоом шоглоом, зугаа цэнгэлийн сэдэв болгох ёсгүй. Гэрлээгүй эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр хүний нууцлаг нандин газруудад ховцтой байсан ч хүрч болохгүй. Хийх, харах, унших, сонсох, бодох, олон нийтийн сүлжээнд нийтлэх зүйлдээ эсвэл зурвас илгээх, сонголт хийх үедээ өөртөө болон бусдад тачаадсан мэдрэмж санаатаагаар төрүүлэх аливаа зүйлсээс зайлсхий хэмээн заадаг. Энэ нь ерөнхийлөгч Нельсны саяхан хэлсэн сануулгыг надад сануулж байна. Тэрээр энэхүү тэнгэрлэг ариун явдлын хуулийг зөрчихөөс илүү амьдралыг тань хурдан боснуулах зүйл цөөхөн байдаг. Бурхантай гэрээ байгуулсан хүмүүсийн хувьд бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал нь гэрчлэлээ хамгийн хурдан алдах арга замуудын нэг юм. Амьдралыг бүтээх тэрхүү хүч бол Тэнгэрлэг эцгийн хүүхдүүддээ өгсөн Бурхантай адил байх боломжийг олгодог нэгэн давуу эрх юм. Тиймээс Бурхан энэхүү Тэнгэрлэг хүчийг ашиглахад зориулсан тодорхой удирдамжийг өгсөн. Бие махбодын дотн харилцаа нь зөвхөн хууль ёсоор эхнэр нөхөр болж гэрсэн эмэгтэй эрэгтэй хүмүүст зориулагдсан. Дэлхийн дийлэнх нь үүнд итгэдэггүй ч олон нийтийн үзэл бодол юу үнэн болохыг шийддэг шүүгч биш. Цэвэр ариун бос хүн Селестиэл хаан тулсыг өвлөхгүй гэж их эзэн тунхагласан. Мөн хэрв та нар цэвэр ариун бос аваас би та нарыг намжлаасаа хэмээн гуйж байна. Та нар нүглээ бүрэн намжлахдаа Христэд ирж түүний амласан бүрэн дүүрэн өршөөлийг хүлээн ав. Хэмээн заасан байдаг. Мормоны номын амлалтад дэгчийн эсрэг зүйл бол ядуурл биш,
харин их эзний оршихуйгаас тусгаарлагдах явдал гэсэн байдгийг санаарай. Түүний оршихуй гэдэг нь хүний амьдрал дахь түүний сүнсний нөлөө хэлж байгаа юм. Бүх хүн энэ дэлхийд ирэхдээ Христийн гэрэлтэй байдаг. Үүн дээр нэмээд зарим нь баптизм хүртэж ариун сүнсний бэлэг нэмэлт гэрлийг хүлээн авах шийдвэр гаргадаг. Тэрээр сүнслэг нөлөө болон удирдамж чиглүүлэгч өгч хүний төрөлхийн бэлэг авиас чадварыг хөгжүүлж сайжруулахаас гадна хорон муу нөлөөнд автах, буруу шийдвэр гаргах, мохордолд орох зэрэгээс зайлсхийхэд тусалдаг. Ариун сүнсний бэлэгт баясдаг байсан ч Бурхны зарилгуудыг сахиагүйгээс болж тэрхүү айдслаа алдсан хүмүүсийг та бид мэднэ. Алдаа зөрчлөөсөө болж сүмийн гишүүнчлээс хасагдсан нэг хүнийг би тодорхой санаж байна. Түүнд анх гомдох мэдрэмж төрж төгс бус удирдагчдаар шүүгдэж байгаа мэт санагдсан гэж тэр хэлсэн. Тэр өөрийнх нь үйлдэл буруу гэдгийг мэдэж байсан ч энэ бүхэн бусдын алдаа буруутай үйлдэлээс болсон гэж үзэж байв. Хэсэг хугацааны дараа тэр дуудлагад үйлчлэх, шүтэн бишиг арга хэмжээнүүдэд оролцох, бусдад тохиолдох зэрэг үүрэг хариуцлагаас холдож, сүмээс гадуурх амьдралын хэм маягт дасаж эхэлжээ. Хэсэг хугацаанд иймэрхүү байдалтай явсны эцэс тэр өөрийн амьдралд ариун сүнсний орон зай болох Бурхны оршихуйг өмнөхөөсөө ихээр үгүйлж эхлэв. Өөрийн туршлагаас тэр өдөр тутам сүнснээс тайтгарл, итгэлтэй байдал, удирдамж чиглүүлэг авдаг байхад ямархуу байдгийг мэдэж байсан бөгөөд үүнийг санан өгүүлжээ. Эцэст нь тэр намжилж усаар болон сүнсээр дахин баптизм хүртэхэд шаардлагатай зүйлсийг хийсэн юм. Хүмүүсийн утга учир, ад жаргал, тусламж ирэлхийлэх өөр их сурвалжид төгсгөл үгүй мэт байдаг. Ихэнх нь зорьсноосоо алсуур хайдаг. Гэвч бид цаашид хүүхэд байхаа болж давлгаанд эн тэнт шидэгдэн аливаа үзэмж эсвэл номлолын салхинд тугдахгүй байх ёстой. Бурханд хандсанаар бид хүнд бэрх үед амар амгаланг болохоос гадна эргэлзээтэй, сүнслэг сорилттой үед ч итгэлийн улам бүрсгэж чадна. Эсэргүүцэл ганцаардалтай нүр тулсан үедээ бид хүч чадал хүлээн авч өнөөгийн бодит байдлыг ойлгон даван гарч чадна. Бурханы өөрийнх нь тогтоосноос өөр ямар ч зам үгүй. Тэрээр би Бурхан, надаас өөр Бурхан байхгүй тул дэлхийн бүх хязгаараа над руу эргэж аврагдаг тун хэмээсэн. Бурханд хандах гэдэг нь тэр бол бидний энэ тэргүүнд тавих зүйлүүдийн зөвхөн нэг нь биш, харин бидний хамгийн түрүүнд тавих цор ганц зүйл гэсэн утгатай байлаа. Өнгөрсөн 6 дугаар сард Лесотод болсон аимшигт ослыг дахин сөхөе. Сүмд орохоос өмнө Бурханд итгэдэггүй байсан Ослоос амьд үлдсэн залуу эмэгтэйчүүдийн нэг удирдагч эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа одоо би яагаад амьд үлдснээ олж мэдэх зорилготой болсон гэж хэлжээ. Тэрээр хэрвээ хариултаа олж чадах бол би Бурханд байнга үйлчилснээр хариултаа олж авах болно. Би өмнө нь өөрийгөө Бурханд хайртай гэж боддог байсан. Харин одоо би Бурханд бүр маш их хайртай болсон. Одоо тэр бол миний амьдралдаа энэ тэргүүнд тавих чухал нэгэн юм гэж хэлсэн. Үг, бодол санаа, зориг, үйлдэл, төгс нэгдмэл, эцэг, хүү, ариун сүнс 3-1 Бурхан бөгөөд бид бүх сайн зүйлийг тэднээс ирж хайж болно хэмээн би гэрчилж байна. Надад хандагтун, мөн эцсээ хүртэл төвчгтун, мөн та нар амьдрах болно. Учир нь эцсээ хүртэл төвчдөг түүнд би мөнх амьдрал өгөх болно. Хэрв гайхалтай амлалтыг гүйцэлдэх хүчний ихэлсэр Иесус Христийн цагаатгалыг би гэрчилж байна. Иесус Христийн нэрээр амен. Хайрт өсвөр үеийнхэн минь ээ. Ямар сайхан чуулганы хуралдаан болж байна вэ? Бид аль хэдийн Иесус Христийн 3 төлөөлөгчийн үгийг сонслоо шүү дээ. Ямар гайхалтай ажил вэ? Мөн бид дахиад нэгийг ахлагч Хенри Б. Айрингийг удахгүй сонсох болно. Сүнслэг найр үргэлжилсээр байна. Намайг өнгөрсөн жил үг хэлэхэд бид Голиатай нүр тулсан Давидын түүхээр дамжуулан хэрхэн энэ дэлхийдээ нүр тулах тухай хамтдаа суралцсан. Миний ярьж байсан 5 чуулга санаж байна уу? Өнөөдөр би та бүгдийн насан дээр байхдаа уншаад гол дүр нь болохыг хүсдэг байсан хуучин гэрээний нэгэн түүхийг хуваалцнаа. Библиэлд бидэнд нэрийг нь хэлээгүй учраас бүгдээрээ түүнийг хотынхын нэрээр Шүнэмийн бүсгүй гэж нэрлэе.
Нэгэн өдөр бошиглагч Элишаг шүнэмэр дайран өнгөрөх үед тэнд нэгэн чинэлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зоглох тун гэж өрөв. Ингээд Элиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хоолдог болсон тухай бид уншдаг. Бошиглагч Элиша гэртээ хооллохоор ирсэн түүний урилгад маш их баяртай байсан байхаа гэж би боддог. Түүнийг хэдэн удаа ороод гарсны дараа нэгэн өдөр мөнөөх эмэгтэй нөхөртөө "Тэрхүү бурхны хүн бол ариун гэдгийг би мэдсэн" гэж хэлжээ. Тэр эмэгтэй "Би одоо мэдсэн" гэж хэлдэг. Уг эмэгтэй Элишаг бошиглагч гэдгийг мэдлгүй гэртээ урин оруулсан харагддаг. Тэрээр Элишагийн хэлсэн заасан зүйлсийг анхааралтай сонсож, ариун сүнсээр дамжуулан гэрчлэл хүлээн авчээ. Тэр үед ямар ч зураг байгаагүй санаарай. Тийм учраас бошиглагчийг царайгаар нь таних амаргүй байсан. Гэвч энэ түүх үүгээр дуусаагүй. Нэг өдөр тэр эмэгтэй "Иймд жижиг дээд өрөө хийцгээе. Тэнд түнд зариулан ор, ширээ, сандал, дэнлүүний суурь тавь." Тэр эрэхтэй тэнд орж байг гэж нөхөртөө хэлжээ. Энэ итгэлтэй эмэгтэй бошиглагчийг хотоор дайран өнгөрөхдөө байрлах газартаа байлгахаар гэртээ өрөө гаргаж өгөхөд бэлэн байсан байна шүү дээ. Өнөөдөр бид энэ үйл явдлаас нэгэн хүчрхэг сурамжийг авч болно. Их эзэн Шүнэмийн бүсгүйд Элишаг бурхны бошиглагч байсныг гэрчилсэн бөгөөд тэрээр түүнийг хүлээн авахар үүдээ нээжээ. Бид ч бас өнөөдөр бурхны бошиглагчдын тухай хувийн гэрчлэл хүлээн авч мөн зүрх сэтгэл, оюун санаа, гэр орноо энэ хожмын өдрүүдэд их эзний бидэнд зариулсан захиаснуудад нээлттэй байлгаж чаднаа. Хайрт үсэр үеийнхэн минь, би та бүгдийг өөрсөддөө дараах асуултыг тавиасаа гэж урьж байна. Надад бурхны амьд бошиглагчдын тухай хувийн гэрчлэл бий юу гэж. Эхнээс нь эхэлцгээе. Бошиглагч гэж хэн бэ? Бошиглагч бол бурхны өмнөөс ярихаар түүгээр дуудагдсан хүн юм. Яг л эрт дээр үед байсан шиг бошиглагчид өнөөдөр энэ дэлхий дээр байгаа. Бошиглагчид бол үзмэрчид, мөн ээлжлэгчид. Энэ нь тэд бусдын харж чадахгүйг хардаг, ирээдүйн үйл явдлуудыг зөгнөнхэлж чаддаг гэсэн үг. Тэд бас биднийг гамшиг сүрэлд бэлтгэж чаднаа. Бошиглагчид их эзнээс зарлаг, илчлэлүүдийг хүлээн авдаг. Итгэлийн тунхаг 9 дээр энэхүү хожмын үеийн өдрүүдэд үргэлжлэн ирэх илчлэлүүдийн тухай бурхны илчилсэн бүгдэд эдүүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг. Мөн бурхны хаан тусад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг тэрээр цаашид ичлэх болно гэдэгт бид итгэдэг гэж заасан байдаг. Ахлагч Гари Стивенсон их эзэн биднийг энэ амьдралд аз жаргал, эрх амьдрал сэлэстэл алдарсан үд хөтлөхийг хүсдэг учраас өөрийн зарилгууд болон хүслийг өнөөдөр ч гэсэн бошиглагчтай илчилсээр байна гэмээр хэлсэн. Бошиглагчид мөн сайн мэдээг тунхаглаа зогсохгүй. Дэлхий дээр байгаа хүн бүрд сүнсээр өдөөгдсөн бурхны элчмэн багш болдог. Тэргүүн зөвлөл 12 төлөөлөгчийн чуулган гишүүн бүр бошиглагч, үзмэрч, илчлэгч юм. Их эзний удирдлагын дор зөвлөхөөр үйлчилж буй тэд сургаалыг тайлбарлах, тунхаглах, түүний сүмийн бодлого журмыг батлах эрх мэдэлтэй. Эдгээр чуулга шийдвэрээ санал нэгтээ гаргах ёстой байдаг учраас тэд маш нухацтай залбирч ярилцдаг. Ийм арга замаар их эзэн өөрийн хүслийг биелэх болно гэсэн баталгааг бидэнд өгдөг. Бошиглагчид Христийг буюу түүний оршихуй, тохинулал, тэнгэрлэг байдлыг гэрчилдэг. Морны номын бошиглагчдын зарим гэрчлэлийг уншицгаая. Абинадэ Бурхан өөрөө хүмүүсийн үсийн дунд доош ирэх болно. Мөн өөрийн хүмүүсийг гитэлгэх болно. Мөн тэрээр махан бодод оршихын учир тэрээр Бурханы хүү гэж
нэрлэгдэх болно хэмээн тунхагласан. Лемэн үндэстэн Самуэль Есүс Христийг эхлэлээс бүх зүйлийг бүтээгч, Тэнгэрийн болон газрын эцэг, Бурхны хүү хэмээн гэрчилсэн. Мөн бошиглагч Мороной би Есүсийг харсан. Тэрээр надтай нүүр тулан ярьсан гэж хэлсэн. Нефачууд дээр ирэхдээ Христийн хамгийн түрүүнд хийсэн зүйлсийн нэг нь 12 төлөөлөгчийг дуудсан явдал байв. Тэрээр хүмүүст миний сонгосон эдгээр 12-ын үгсэд анхаарлаа хандуулахаас та нар ажиллагдах болно гэж хэлжээ. Одоо би эцэг эхчүүдэд болон хүүхэд өсгөж буй хүмүүст хандан хэдэн зүйл хуваалцъя. Их эзэн өөрийн биеэр авралын төлөвлөгөөний үннүүдийг Адам, Ева хоёрт заасан. Тэрээр тэдэнд эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэйгээр заах зарилгыг би чамд өгч байна хэмээн хэлсэн. Чөлөөтэй заах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь сайн мэдээний үннүүдийг сурч мэдэн тэдгээрийн талаар хувийн гэрчлэлтэй болж тэрхүү мэдлэгээ хүүхдүүдтэйгээ хуваалцахыг хэлж байгаа юм. Энэ нь албан болон албан бус байдлаар зааж ойлгуулахыг дэмжих зорилготой. Энэ нь тэрхүү мэдлэг гэрчлэлийнхээ дагуу амьдрах явдал билээ. Морны номонд бидний мэдэх 2060 залуу дайчинг үнийн шударга мөн чанд байдлын ирчүүд байв. Учир нь тэд Бурхны зарилгуудыг сахихыг мөн түүний өмнө зөв шударгаар алхахыг заалгасан байв гэж дүрсэлсэн байдаг. Тэр залуучууд тухайн үед тэдний цэргийн удирдагч мөн бошиглагч байсан Хиламаныг дуулууртаа дагсан ба ээжүүд нь тэдний зүрх сэтгэлийг үнэн болон итгэлээр дүрснийг ойлгож. Эцэг эхчүүдээ олон янзын дуу хоолой мөн зарим тохиолдолд хар бараанаар дүүрсэн байдаг энэ дэлхийд хүүхдүүдээ гэрэл ба үнэнд өсгөн хүмүүжүүлэхийг Бурхан өөрөө бидэнд зарилгалсан. Тэрээр бидэнд хүүхдүүддээ сайн мэдээний авралын үннүүдийг заах үүргийг хариуцуулсан юм. Бид ийм үйлдэхгүй л бол дэлхий үүнийг хийх нь үгүй. Залуу найзууд минь би та нартай нэгэн урилга өгье. Ирэх өдрүүдэд би та бүхнийг өвдөх сүгдүүд зүрх сэтгэлээ нээн итгэлтэйгээр Тэнгэрлэг эцгээс түүний сонгосон бошиглагч төлөөлөгчд үнэхээр өнөө цагт энэ дэлхий дээрх түүний дуу хоолой мөн эсхийг баттай мэдүүлэхийг гойн залбираасаа хэмээн урьж байна. Шүнэмийн бүсгүй бидэнд тэрхүү гэрчлэлийг ариун сүнсээр дамжуулан олж болохыг заасан. Бид тэднийг Бурхны тослогдсон хүмүүс гэдгийг мэдсэн цагт амьдралдаа тохиолдож буй саад бэрхшээлийг үл харгалзан дуу хоолойг нь итгэл, найдвартай дуулууртай даах болно гэдгийг би амлаж байна. Бошиглагчийн дуу хоолойг сонсож дагах нь аврагчийн 12 дахь хэрэлт хүртэл сайн зүйл болгоноос зууран барихад нэн чухал юм. Хорвоо ёс бус байдалд автсаар байгаач Иесус Христийн сүм болон түүний хаан тулс хизээнээс ч илүү хүчрэгчж байгаа. Сион үзэсгэлэнт хувцас өмссөн байгаа төдийгүй Христийн хаан ширээ нуран унахгүй. Их эзэн биднээс гэрчлэлтэй хүчтэй байж итгэлээр дүүрэн байхыг мөн өдөр бүр намжлаасаа хэмээн хүсдэг. Аврагч Иесус Христ маань бидний хүнийг бүрд түүний ажлыг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа. Бошиглагч Йосеф Смит ах дүүс минь ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж юу хэмээн хэлсэн. Гэхдээ би захиасаа голчлон өсөр үеийнхэн та нар зориулж байгаа учраас би ах дүүс гэсэн үгийг өсөр үеийнхэн гэсэн үгээр орлуулмаар байна. Бэлэн үү? Өсөр үеийнхэн минь ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж юу? Урагш арагшаа биш харин урагшаа явах тун. Зоригтой бай. Өсөр үеийнхэн минь тэгээд ялалтууд ахих. Зүрх сэтгэлчин баясаг мөн үлэмж баяртай байг. Би амьд бошиглагчдын удир дэмжинд мөн бүхнээ зориулан хичээж байгаа, зүтгэж байгаад нь талархдаг. Би тэднийг өнөө цагт хаан тулсыг нь урагшлуулж, байгуулж, удирдахаар Бурханаас дуудагдсан гэдгийг баттай гэрчилж байна. Мөн үргэлж ийм байх болно. Их эзэн үйлчлүүлэгчдээ үргэлж өөрөө сонгосоор байх болно.
Есүс Христийн нэрээр In the name of Jesus Christ. Amen. Есүс Христийн нэрээр амен. We are grateful to all who have spoken and Энэ өглөө үг хэлсэн бүх хүнд болон уянгалаг дуу хөгжим сонсгосон ариун сүмийн талбайн Tabernacle-ийн найрал дуучдад бид талархаж байна. Одоо найрал дуучид бидэнд Thou gracious God whose mercy lends дуулыг сонирдуулна. Уралдааны төгсгөлд 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Henry B. Eyring үг хэлнэ. Ахлагч Eyring-ийг үг хэлсний дараа найрал дуучид аниргүй шөнө Call to serve үйлчлэхээр дуудагдлаа дуулыг дуулна. Хаалтын залбирлыг далайн ахлагч Д. Мартин Гүри хэлнэ. Speak.
My dear brothers and sisters, Эрхэм хүндэт ах эгч нараа, бидний хамтдаа цугларсан энэхүү мөчид би эзний хайрыг мэдэрч та нартай хандан үг хэлэх болсондоо даруусч байна. Миний хэлэх үгсээс илүү эзний та нарт сонсохыг хүссэн үгсийг сүнс зүрх сэтгэлд тань хүргэх болтугай хэмээн би залбирч байна. Олон жилийн өмнө би коллежид сурч байхдаа математик, физикийн чиглэлээр суралцахаар болсон юм. Шантармаар санагдаж, өөртөө агтсан зүйлийг сурах гэж хичээж байгаагаа би мэдэрч эхэлсэн. Дааж давшгүй мэт санагдах тусам үргэлжлүүлэн хичээх хүч тэнхээ тасарч байгааг би мэдэрч байлаа. Урам хугарах мэдрэмж, хүчин чармаалтыг маань үр дүнгүй мэт санагдуулж байв. Би болиод арай хялбар зүйл хийх тухай бодож эхэлснээ хараад өөрийгөө сул дорой гэж бодож байлаа. Тэгээд би залбирч улмаар эзний чимээгүйхэн өгөх баталгааг мэдэрсэн. Түүнийг оюунд минь би чамайг сорж байна. Гэхдээ би чамтай хамт байна хэмээн хэлхийг би мэдэрсэн. Тухайн үедээ би энэ үгсийг бүрэн утгаар нь ойлгоогүй. Гэвч би юу хийхээ мэдэж хичээж эхэлсэн. Дараагийн хэдэн жилийн туршид би тунгаан бодож хичээх тусам судардах уран зориг өгсөн энэхүү захиасыг ойлгодог болсон. Намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна. Физикийг ойлгох гэж зүдэрсэн маань үнэндээ их эзнээс ирсэн нэгэн бэлэг байсныг би олж мэдсэн юм. Хэрвээ би түүнийг надад туслахад бэлэн байдаг гэдэгт итгэвэл боломжгүй мэт санагдсан зүйлсээч түүний тусламжтай хийж чадна гэдгийг тэр надад зааж байсан юм. Энэхүү бэлгээр дамжуулан их эзэн намайг сорж хүчрхэгжүүлэхээр ажиллаж байсан. Сорих гэдэг үг хэд хэдэн утгатай. Ямар нэг зүйлийг сорих гэдэг нь зүгээр л нэг шалгах гэсэн үг биш юм. Энэ нь тухайн зүйлийн бат бөх чанарыг нэмэгдүүлэх гэсэн үг. Ган төмөрийг сорихын тулд ширээлгдэг. Улайсгах, цохих, давтах зэргээр гангийн жинхэнэ мөн чанар сайжирч илрэн гартал дахин үлддэг. Ийхүү сорсноор ган хэврэгшдэггүй. Харин ч тэсвэртэй илүү их ачаа даахуйц хангалттай бат бөх болдог. Их эзэн биднийг хүчрхэгжүүлэхийн тулд үүнтэй адил төстэй арга замаар сордог. Уг сорилт нь амар тайван цаг үед ирдэггүй. Энэ нь бидэнд тэсэж чадна гэж бодсноосоо илүү их соригдох үед ирдэг. Их эзэн бидэнд үргэлжлүүлэн өсөж хөгжиж, хичээл зүтгэлээ алдалгүй, хизээч бууж өгөхгүй, хичээсээр бай гэж заадаг. Бид Есүс Христэд итгэх итгэлдээ үнэнч байх үед бүр аливаа зүйлс боломжгүй мэт санагдсан үед ч үнэнч байвал сүнслэг байдлын хувьд хүчрхэгждэг. Ариун нандин судрын түүхүүдэд энэхүү үннийг онцолсон байдаг. Тухайлбал бошиглагч Мороно ийм арга замаар соригдож хүчрхэгжсэн. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд ганцаараа байсан. Найз нөхөдөж байхгүй, эцэг нь хөнөөгдөж, хүмүүс нь устгагдсан хэмээн тэр бичсэн байдаг. Хүмүүс түүний амийг хөнөөхөөр мөрдөж мушгиж байсан ч Мороно цөхрөөгүй юм. Харин ч тэрээр амьдралдаа уулзахгүй хүмүүсийн төлөө тэр байтугай түүнийг алахыг хүсч байсан хүмүүсийн үр удмын төлөө Есүс Христийн тухай гэрчлээ ялцнууд дээр сэлсэн юм. Тэрээр бидэнд зориулж бичсэн. Зарим нь түүний үгсийг дооглож тохуурхна гэдгийг,
зарим нь үгүйсгэх болно гэдгийг тэр мэдэж байсан. Гэвч тэр үргэлжлүүлэн бичсээр байсан. Соригдох үедээ Моронайн итгэл цэвэршиж, хүчрхэгжиж, илүү цэвэр ариун болсон. Эцэг хүртэл итгэлтэйгээр твцсэн хүний хүч түүний үгсэд оршиж байлаа. Бид түүний гэрчлэлийг унших үедээ уг хүчийг мэдэрч чадна. Идүүгээ Моронай би өөртөө зөв санагдах заримыг бичье. Мөн би өөрийн ах トゥ Клементчүүдэд бичнэ. Мөн Христийн эрэлтийн тэмдэг өгөгдснөөс хойш 420 гаруй жил улирч одсныг тэд мэдээсэй хэмээн би хүснэ. Мөн та нарт ухуулах үүднээс хэдэн үг хэлснийхээ дараа би эдгээр цэдгийг лацдах болно. Болгоогтун та нар эдгээр зүйлийг уншихдаа хэрэв та нар тэдгээрийг унших нь Бурхны мэрэгэн ухаанд нийцэх аваас Адам бүтээгдснээс бүр та нар эдгээр зүйлийг хүлээн авах тэр цагийг хүртэл их эзэн хүмүүсийн үрсэд хичнээн нэгүүлсэнгүй байсаар буйг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг би та нарт ухуулъя. Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад Бурхан мөнхийн эцгээс Христийн нэрээр эдгээр зүйл үнэн эсхийг асуухыг би та нарт ухуулъя. Мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж чин сэтгэлтэйгээр чин ирмэлзэлтэйгээр асуух аваас тэрээр үүний үннийг ариун сүнсний хүчээр та нарт мэддүүлэх болно. Мөн ариун сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үннийг мэдэж болно. Моронайн гэрчлэл ганцаардал донд цэвэршүүлэгдсэн ч энэ нь бүх үеийнхнийг Тэнгэр дэх эцэг аврагч Христ хоёрыг ирэлхийлэхэд чиглүүлэн гэрэлтдэг. Морны номын өөр нэгэн бошиглагч Яаковын хүүхэд байхдаа туулсан зовлон зүдгүүр шанал нь түүнийг сорж хүчрхэгжүүлсэн. Харин түүний эцэг Лихай сорилт бэрхшээлээр нь дамжуулан Бурхан түүнийг адилхан хэмээн заажээ. Мөн болгоогтун чи хүүхэд ахуй үедээ ах нарынхаа балмуудын учир их зүдгүүр мөн шаналыг туулсан билээ. Гэсэн хэдий ч Яаков аглаг бодит төрсэн ууган хүмүн чи Бурхны агуу ихийг мэддэг бүлгөө. Мөн тэрээр зүдгүүрүүдийг чинь чиний ашиг тусын тул ариулан ажиллах болно. Иймийн тул бодгалч нь ажиллагдсан болоо. Мөн чи ах Нефайха хамт аюулгүй орших болно. Мөн чиний өдрүүд өөрийн бурханд үйлчлэхэд зориулагдсан байх болно. Иймийн тул гэтлэгчийнхээ зөв шударгын улмаас чи гэтлэгдсэнийг би мэднэ. Учир нь хүн төрлөختөнд авралыг авчрахаар тэрээр цаг хугацааны бүрэн байдлын эрхийг нь чи ойлгосон билээ. Бошиглагч Йосеф Смит Либерти шоронд байхдаа соригдож, хүчрхэгжиж байгаагаа мэдэрч байсан. Зовлондоо цөхөрсөн бошиглагч Йосеф Бурхан минь, та хаана байна вэ? Таны мотор хичнээн удаан хүлцэн твчих юм бэ? Хэмээн дууалдаж байв. Их эзэн Йосефийн зовлон шаналлаа сайн твчиж байгаа байдлаас цэвэршүүлэх хүр нөлөөг олж хараад инх хариулжээ. Хүү минь, бодгалд чинь амар амгалан байг. Саад бэрхшээл болон зовлон зүдгүүрүүд чинь хэсэгхэн зур байх болно. Мөн тэгээд хэрэв чи үүнийг сайн твчвэл Бурхан чамайг дээдэд өргөмжлөх болно. Чи бүх дайснаа ялах болно. Соригдож хүчрхэгдсэн хамгийн агуу жишээ аврагчийн цагаатгалаар дамжин тохиолдсон юм. Тэр дэлхийн нүглүүдийг өөр дээрээ авсан. Тэр бидний өвчин шаналл харуулсал гүнгийг үүрсэн. Тэр гашуун аягнаас уусан. Тэр хорон бүрд итгэлээ нотлон харуулсан. Иесус Христ алдарсууд цагаатгалынхаа ачаар зүдэрч явхад маань биднийг хүчрхэгжүүлж чадна. Тэрээр мөнх бус амьдралд бидний мэдэрч болох бүх сорилт бэрхшээлийг мэдэрсэн тул биднийг хэрхэн халамжлахаа мэддэг. Мөн тэр өөрийн хүмүүсийн өвчин, мөн эмгэгүүдийг өөр дээрээ авах болно.
Тэрээр махан бодийн дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудын дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд буюу аврагч Гетсеманийн цэцэрлэгт байхдаа эцгээс зовлон зүдгүүрийг өөрөөс нь өнгөрүүлэхийг гуйсан хэдий ч эцгийн хүслээр ийн үйлдэх ёстой бол үүнийг хийх болно гэдгээ хэлсэн юм. Өөрөөр хэлбэл аврагч эргэлзээтэй тодорхойгүй байдалд байсан ч гэсэн Тэнгэрлэг эцэгтэй итгэж байв. Ах эгч нараа, та нарыг сорж хүчрхэгжүүлж байгаа нь Мороной, Яаков, бошиглогч Йосефийн шиг биш байж болно. Гэхдээ л тийм үе ирэх болно. Энэ нь гэр бүлийн амьдралын сорилт бэрхшээлээр дамжуулан чимээгүйхэн ирж магадгүй. Энэ нь өвдөж, урам хугарч, гашуудж, ганцаардах хэлбэрээр ч ирж мэднэ. Тийм үед энэ нь их эзэн та нарыг орхиж явсан гэх нотлогоо биш гэдгийг би гэрчилж байна. Харин тэрээр та нарыг цэвэршүүлж, хүчрхэгжүүлэхээр хангалттай их хайрладаг гэсэн нотлогоо юм. Энэ нь тэр та нарыг мөнх амьдралын ачааг даах хангалттай хүчтэй болгож байгаа хэрэг юм. Хэрэв бид үйлчлэлдээ үнэнч үлдвэл их эзэн биднийг цэвэршүүлнэ. Тэр биднийг хүчрхэгжүүлнэ. Мөн нэг л өдөр бид эргэн харж тэдгээр сорилт бэрхшээл бүр түүний хайрын нотлогоо гэдгийг ойлгох болно. Тэр биднийг алдар сууд түүнтэй хамт зогсдог болгон төлөвшүүлж байсныг бид ойлгоно. Их эзний төлөөлөгч Паул амьдралынхаа эцсийн мөчөд би сайн тэмцлэр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан, хэмээн дурдсан байдаг. Бурхан та нарыг мэддэг гэдгийг би гэрчилж байна. Тэр та нарын амсаж буй зовлон зүдгүүрийг мэднэ. Тэр та нартай хамт байна. Тэр та нарыг орхихгүй. Би Есүс Христ бол Бурханы хүү гэдгийг гэрчилж байна. Тэр бол бидний хүч чадал, бидний итгэгч, бидний найдвар. Хэрэв бид түүнд найдвал тэрээр бидний төвчгээр дуудагдсан зовлон зүдгүр бүрд сүнслэг хүчийг маань тэнцвүүлэн өгөх болно. Есүс Христийн ариун нэрээр би гэрчилж байна. Амен. Love
Dear Father in heaven, Тэнгэр дэх эцэг минь. Бид энэ нямгараа өглөөний цуглааныг төгсөхдөө бид таны өмнө талархалтайгаар талархсан зүрхсэтгэлтэйгээр цугларч мөн өнөөдөр сонссон сүнслэг үгс талархаж байна. Бид төлөөлөгч, башиглагч, үзмэрч, ичлэгч нарынхаа төлөө талархаж байна. Мөн энэ хажмын өдрүүдэд биднийг удирдах байгаа тэднийг ажиллаарай. Эрүүл мэндээр найзлаарай, хүч чадлаар ажиллаарай. Мөн Тэнгэрээс дэмжих хүчээр мөн ажиллаарай. Мөн биднийг өнөөдөр хүлээс авсан мэдрэмжтэй үйл гаргахад туслаарай. Бид таны хүү Есүс Христийн цагаатгагч хүчинд талархаж байна. Эцэг минь бид намлагч болон дэлхий дээрх удирдагчдын үйлчлэл болон тэднийг гэзлээрэй гэж гойж байна. Биднийг таны илүү сайн шавнар байж гэр орондоо эргэн тойрондоо үлгэрч байхад туслаарай. Есүс Христийн нэрээр амен. This has been a broadcast of the Энэ бол Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийн хагас жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы Ням гарагийн өглөөний хоролдооны шууд нэвтрүүлэг байлаа. Сүмийн удирдагчдаас сонгогдсон хүмүүс үг хэллээ. Уг хоролдооны дуулыг ариун сүмийн талбайн Tabernacle-ийн найрал дуучид дууллаа. Энэхүү болон бусад чуулганы захиаснуудыг Church of Jesus Christ.org дээрээс үзэж бусадтай хуваалцах нь бүх хүнд нээлттэй. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчилгээнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэр бүлийн болон сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор ашиглаж болно. Зохиогчийн эрхийг 2025 Intellectual Reserve Incorporated эзэмшдэг бүх эрх хамгаалагдсан.